Hello, Samano. Hi. За сайн байцгаана уу? Намайг Бани гэдэг. Миний YouTube channel тавтай морил. Би өнөөдөр зүгээр та нар story time бичлэг зүгээр хиймээр байна. Өөртөө жоохон тохиолдсон юмудын тухай ярмаар байна. Тэгээд яагаад ярихаар шийдсэн бэ гэхлээр ингээд яг энэ топиктой холбоотой ингээд саяхан нэг юм босон байхгүй та. Тийм тэгээд би ингээд нэг хит хитэн найзуудтай ингээд ярьсан юу осны тухай ингээд ярьсан. Тэгээ манай найзууд ингээд хөөе Бани чи ингээд юу болчихжээ ингээд нөгөө нэг TikTok reel дээр чи нэг тийм бичлэг байдаг. Таны найз руугаа заалган тэгээд тэр нэг найзд нь дандаа л нэг юм болж байдаг. Нэг мэдсэн чинь ингээд би өөрөө яг team найз нь болцсон байгаа байхгүй да. Дандаа л нэг юм болж байдаг найзууд. Тэгээд миний нэг best friend ингээд Бани чи ингээд ийм босон зүйлүүдээр ингээ story time хийгээд яриад ч юм уу эсвэл TikTok дээр ч юм уу эсвэл YouTube дээр хуваалцаад яриул амар сонирхолтой байх хаа гэж надад хэлсэн. Тэгэхээр би нэрээ тэгдэг ч юм уу. Би ингээд одоо барыг Тайванд 7-8 жил амьдарч байна. Тэгээл үнэхээр л амар олон юм болж өнгөрсөн. Би энэ босон юмудаа ингээл найзуудтай гэрийнхэнтэй ярихаар ингээл дандаа л ингээл oh my god гэх тийм react гаргадаг. Би тэгээд өөрийнх нь жоохон хувийн маярхаас жоохон айдаг байсан. Ингээл нэгт яг ингээл хувийн маярах чинь жоохон ингээд ивгүй штэ тий. Тэгээ хоёрт би ингээ монгол хэлээрээ жоохон ярихдаа өөрийгөө нэг сайн 100% илэрхийлж чаддгүй юм шиг надад санагдтiin. Кинээсээ жоохон хичээд ер нь жоохон шэр хийхгүй гэж би ярьжсэн. Гэтэ тэггүй дөнгөсөө саяхан ингээ бүр үнэхээр солиотой юм болоод тэгээд энэ бичлэгийг зүгээр сонирхолтой байх юм болов гэж бодсон. Тэгээ бас нэг хэсгээрээ ингээ нээлттэй ингээ зүгээр өөрийгөө онгоол тий сэтгэлээ онгоолгож ярьж байгаа юм бас надад өөрт миний сэтгэлийг амраах юм болов гэж би зүгээр бодсон. Яа, that's actually. За тэгээд би яг энэ бичлэгийг юу гэж яг ямар гарчиг өгөх юм бэ сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн ингээд хамгийн солиотой гэжтэй ингээд эвгүй босон одоо тохиолдсон roommate-тэй одоо өрөөний найзууд гэсэн. Өрөөний найзл гэж одоо хэлэх ах те монголоор энэ 7-8 жил тааралдж байсан. Ерөн тийм сонин эвгүй өрөөний найзуудын тухай би ер нь ярья. Түүнээс гадна яг эндээс нэг юу сурсан бэ те. Ирээдүйд хэврээ өрөөний найзтай болол хүнтэй ер нь амьдрах олвол те юу анхаарах хэрэгтэй вэ гэдгийг бол ер нь амар сурч мэдэж авсан. Тэгээд үүнээс гадна ингээд хүний өөрийн орон зай гэдэг зүйл ер нь бол үнэхээр чухал байд юм байна гэдгийг би бол 100% ойлгосон. Надаа яг нэг ярих 4 story байна. Эхнийх нь яг зүгээр нэг ингийн. Тэгээ 2 3 4-өөсөө ингээд жоохон ингээд амар болоод явсан заяа. За эхнийх нь story бол анх Тайванд ирчээ би зүгээр нөгөө дооронд оюутны байранд амьдардаг байсан. Ихэнх Тайваны оюутны байранд ингээд нэг өрөөнд 4 хүн ингээд амьдардаг. Яг буландаа ингээд яг нэг хүний одоо нэг зайл гэсэн. Эхний roommate бол ингээд одоо бусдад харьцуулангууд нь бол ингээд эхний roommate дажгүй байсан. Тийм нэг жижиг сажиг юм дээр л ингээд жоохон биенийхэн дургуй хүрхсэн юм байдаг гэсэн. Тэгээ тийм үед би чинь дөнгөж нэг 19 байсан баха. Жижиг сажиг юм гэдэг бол те жишээлбэл Тайванч амар халуун орон ш намар 100 хавартай бас айгүй халуун байна. Өдөртөө дандаа ингээл 30 градус, 31, 32 градус тэгэл дандаа амир чихтэй ингээ байдаг. Гэтэл үнэхээр л air condition асаамаар санагдсан шүү дээ. Тэгэхээр тэр охин ерөөсөө ингээ өдөртөө ерөөсөө air condition яг халуун нартай үед ингээ ерөөсөө air condition асаах дурггүй. Ингээ хайдаа би зур өрөөнд орж ирээд air condition асуухангууд тэр охин одоо 5 минутын дараа орж ирэх юм бол шууд унтраачдаг гэсэн. Тэгээ буцаад ингээд би асаангууд шууд өөрөө ингээд унтраачдаг гэсэн. Би тэгээд бүр гайхаад бид нар air condition асаахтаа ингээд юм картаар нэг юмд нь хийж асаадаг. Тэгээд тэр картаа ингээд 220 мянган төгрөгөөр заалжгүй цэнгэлдیں۔ Тэгэл мэдээж энэ охин мөнгөө хадгалах гэж тэр air condition унтраагаад байгаа штэ. Тийм би тэрийг нь ойлгож байна. Гэтэ бүр үнэхээр өрөөндөө байд сууж амар ингээд амгалан тавин байж чадахгүй байгаа байхгүй юу та би. Тэгэл air condition асаахаар дандаа ингээд унтраачдаг гэсэн. Тэгээд мэдгүй тэр нь надад амар төвхтэй гэсэн. За тэгээд зүгээр л анханасаа ингээд ярьсан бол те би зүгээр тэр охинд ингээд зүгээр air condition асаачаа. Ингээд те илүү зардал дээр гарвал би өөрөө ингээд төлчихье гээл зүгээр хилчгэд энэ асуудал ингээд шийдэх болох хэрэгтэйсэн байхгүй юу да. Би тэр охинтой ингээд жоохон ярихаас айгаад тэгээ бас тэр охин надтай бас ярихаас амар айжсэн юм шиг хэлээ. Тэгээд би биндээ юмаа хэлж чадахгүй. Гэтэ ингээд бас адилхан би бинийхээ ингээд жоохон дургуй гүрээ. Тэгээд тэрнээсээ болоод ингээд тэр бүх зүйл нь ингээд хуримтлагтаад ингээд бүр би биндээ дургуй холол ингээд би бинийхээ харахаар л ингээд бүр ингээ хармааргүй санагдтал бүр дургуур ингээл өрөөндөө байд сууж чадахгүй. Тэгэл яг хөө тэр охин тэгээд сүүлийнх ингээ 4 дахь жил дээрээ байсан болохоор ингээ тэр охинтой яг 1 жил хамт амьдрал өнгөрсөн. За хоёр дахь roommate нь ковид үеэрсэн. Би ингээд уг нь бол ингээд зундаа дандаа Монгол руугаа буцчихдаг байсан. Тэгээд 20 онд мэдээж нөгөө ковид болоод би Монгол руу буцаж чадахгүй. Мэдээж ингээд бүтэн семестр ингээд жил ингээд дандаа тэр доормд байгаа штэ. Тэгээд би тэр оюутны байранд ингээд байх айгүй дургуй байдаг гэсэн ингээд
Өөрөө алганы 0 еврогүй шүү дээ. Энд чинь ингээд нэг давхурт болгоно 2 0 евротой. Тэгэл тэр 0 еврон дандаа л ингээд заваа. Миний өөрөө ингээд амар харанхуй байдаг гэсэн. Тэг би ингээд 100 цагийг тэр доромд ингээд оюутны байранд баймарг байсан аахгүй да. Тэгээ манай оюутны байр яг нөгөө сургууль дотор байдаг болохоор ингээд ерөөсөө ингээд миний бүх амьдрал ингээд тэр сургууль дотор кампус дээр байгаа юм шиг санагдаад ингээд оюутны байраас ингээд гарах болгонд ингээд зүгээр шууд гарчж болохгүй. Ингээд заавалчгүй тэр кампусээр ингээд бүр явж 20 минут ингээд явж бүр уртлын алхаар нь гардаг байсан. Тийм болохоор ингээд үнэхээр ингээд энэ сургуульд ингээд үүрх мөнх ингээд 24 цаг ингээд гатцсан юм шиг надад тэгээ санагддаг байсан. Anyways тэгээ би 20 оны 100 энэ оюутны байрнаас зүгээр энэ кампусаас зүгээр би гармаар байна гэж зүгээр шийдсэн. 100-ны амралтаараа. Тэгээд тэр үед ингээд нэг охин ганцаар амьдарч байсан. Өөрөө зүгээр нэг өөрөө байранд амьдардаг байсан. Нэг өөрөө байранд нэг өрөөний найзтайгаа амьдардаг байсан. Нэг ихчтэй амьдардаг байсан. Тэр ихч Монгол руу явчаад яг тэгээ ковид болоо буцаад Тайван руугаа ирж чадахгүй. Тэгээл тэр охинтой уул би ингээд бичээд ингээд хээж энэ 100 ингээд өрөөний хүн хайж гинөө би ингээд зүгээр энэ 100 ингээд буцаад тэ Монгол руу очиж чадахгүй. Тэгээд ерөн зундаа би ингээд байр хайж гинэ. Өрөөний чинь талыг төлөөд ингээд хамт амьдарч болох уу те өрөөний найз хайж гэнэ үү гэхэд тэр ингээ болно ингээ зөвшөөрсөн. Тэгэл би окей гэж бүх юмудаа нүд авч ороод ингээл тэр охинтой ингээ амьдарсан. Тэгээ тэр охинтой амьдарч байхад дажгүй байсан. Тэр бол айгүй сайн өрөөний найз гэсэн. За гэтээ би яагаад энэ стори ярьж байгаа вэ гэхээр ингээд яг сүүлийн өдөр нэг юм болсон заяа. Гэтээ энэ охиноос болж болоогүй өөр охиноос болсон заяа. Тий тэрийг би юу гэж хэлж байгаа гэхээр бас ингээд тэгээ би яагаад энийг ярьж байгаа вэ гэхээр ингээд хамаагүй ингээд мэдээж ингээд хүмүүст ингээд туслах нь сайн ингээд сайхан сэтгэл гаргах нь сайн. Гэтэ бас хамаагүй хүн бас гэртээ аваачих бас аюултай гэдгийг би бол энэ явдлаас би ингээд мэдэж сурсан байхгүй да. Тэгээ юу болсон бэ гэхээр ингээд за хичээл орохоос нэг 2-7 юу өмнө байсан. Би ингээд өглөөс ирчээл өглөөний цагаа ачаал манай өрөөний найз ингээд аль хэдийн ажил руугаа явцсан. Нэг өдрөөр над руу ингээд манай өрөөний найз над руу мессеж чичээд ингээд бааны би яг нэрийг яг хэлмээргүй байна. Би зөвхөн нэг хоёр нэр зохиоод хэлчихээ заяа. За Сара Нара 2 гэж нэрлэчихээ заяа. За ингээд над руу ингээд мессеж хийж байгаа. Хей Сара Нара 2 өнөөдөр байрнаас хөөгдсөн гинэ. Байрныхын төлбөр төлөөгүй ингээд өөр амьдрах газар авахгүй гэ. Тэгээд намайг тэгээд ингээд өнөөдөр орой бүх юмаа нүгээд манад ирж ирэн шүү. Би ингээд гахаад тэг би ингээд одоо тэр охин ч тийм манай өрөөний найз чинь ингээд нэг өрөө байранд л одоо амьдарч байгаа шүү дээ. Ингээд it's a studio you know. Тэгэл нэг хоёр ортой, нэг том ор, нэг жижиг ортой. Тэгэл бүх юм нь ингээд яг задгаа тийм өрөө гэсэн байхгүй. Зүгээр л нэг том өрөө, хажууд ингээд галтгооны юм уу, нэг ширээ сандалтай, нэг шкафтай. Тэгэл болоо. Тэгээ би гахаадгүй хоёр хүн нүүж орж ирсэн. Тэгээд энэ хоёр хүн хаана унтах те? Би өөрөө ингээд энэ жижиг орон дээр унтж байгаа. Чи өөрөө тэр том орон дээр унтж байгаа. Энэ хоёр хүн хаана унтах юм гэсэн чинь ингээд шалан дээр унтна гэж байгаа байхгүй да. Тэгээд тэр би тэгээ бодсон энэ шалан дээр ингээд гудс дээр ингээд тавингууд зүгээр шууд тэгэл ингээд алхах зай байхгүй болчихж байгаа юм заяа. Тэгэл би ингээл заа ойлголоо те. Гэтэ би одоо юу хөвд энэ хоёр охин ингээл үнэхээр байрнаас хөөгч байгаа юм чи одоо те би одоо ингээл би өрөөний найзтай байхгүй гэл ямар энэ ингээл үгүй гэж хэлтэй нэж тэглэж энэ миний байр биш те. Би надад бол ерөөсөө ямар ч хэлэх ингээд гомдох юм байхгүй. Угаасаа ингээл энэ хоёр нүүж орж ирэх юм бол ер нь дараагийн 2-7 хоног ер нь амар шахалтаад ер нь жоохон тухгүй байх юм байна. Тийм би ингээд би өөрөө би зүгээр гарчаа гэ би өрөөний найзтай хэлсэн. Би доромлогоо оюутныхаа байрлалгаа залгаад ингээд сайн уучлаарай ингээд би ингээд байрны асуудалтай болоод ингээд би зүгээр буцаад оюутныхаа байрандаа тэ хичээл эхлэхээс өмнө 2-7 хоногийн өмнө нүгэд ороод иж болох уу гэж би асуучих гээд тэгээд тэр нараасараа хоёр энд ирээд байгуул бай би өөрөө зүгээр явчих гэдгсэн. Би тэгэл би яг оюутныхаа байрлалгаа заглал ингээл 2-7 хоногийн өмнө нүгэд орж ирчих болох уу гэсэн чинь болно гэсэн. Ингээл өдрийн нэг 10,000 төгрөгтэй тэрийг төлчүүл ингээл 14 оныхоо мөнгөө төлчүүл тэгээд болно гэхээр юм би окей за асуудалгүй гэл төлцэн. Тэгээ би ингээд тэр өрөөнийхөө найзрахаа ингээд залгаал ингээд за би ингээд маргааш би ингээд өнөөдрөөс эхлээд ерөн жоохон юмудаа нүүлгээд ингээд эхэлчихэ. Тэгээ маргааш өглөө би ингээд явъя гэд тэгсэн чинь тэгээд за зайлгал өнөө орой ноёр чинь нүүж ирнэ. Өнөөдөр арай гэртээ очиж чадахгүй. Тэг яг л өглөө эрт ажилдаа болохоор ингээд би зөв нэг ажлынхаа нэг найзынд хончий гэдгсэн. Тэгэхээр би за асуудалгүй. Би ингээд ирэхээр энэ хоёрыг хүлээж аваад түлхүүр нөгөөд тэгээд ингээд болгочоо гэд. Тэгсэн чинь ингээд надад ингэж байгаа байхгүй юу манай найз. Бааны
ноёр чи ингээд өглөөдөө өөрсдийнх өглөөний цагаан хийдэг гинэ. Тэгээд газан пилетийг асаач мэдэхгүй. Тэгээд чи газан пилетийг одоо яаж асаахыг заагаад өгөөрэй гэж байгаа. Тэгэхээр би за окей асуудалгүй no problem те easy асуудалгүй no problem гэж тэгсэн. Тэгсэн чинь ингээд үдээс бааны чи ноёртой ингээ те сараад сайн зааж өгөөрэй гэж байгаа байхгүй да. Тэгэхээр би like окей нэг газан пилет би ингээ дотор ингээл үгүй юу гэсэн үг юм бэ ингээд газан пилетийг асааж нэхэл ингээл те ашиглахад нэг хэцүү юм биш шүү. Тэгэхээр би окей ойлголоо гэж тэгсэн. Тэгсэн чинь ингээ дахиад 3 дахь хэлж байгаа байхгүй да. Окей бааны ингээ чи наадахтаа ингээд 2 3 удаа зааж өгөөрэй. Нав хүн чи ингээд ерөн жоох юм ойлгодгүй шүү. Ингээд нас сараадаа бүр ингээд 2 3 удаа сайн зааж өгөөрэй гэд. Тэгэхээр би заа гэж ойлголоо. Like no problem. Би ингээд дотор ингээд юу сүртэй юм те ингээд энэ хүнийг нэг тэнэг гэж байгаа юм шиг ингээд юу сүртэй ингэж бодоод би ингээд тасалцсан. За тэгээд орой боллоо. Тэр хоёр нүүж орж ирлээ. Тэгэл ингээд би ингээд оюутныхаа байр руугаа залгасандаа би амар баяртай байгаа. Яг бол тэр хоёр ингээд нүүрж орохт ингээд хоёр хүний одоо ингээд эд зүйлс ингээд бүх юмуд ирж байгаа штэ. Тэгэл тэр нөгөө нэг жижиг өрөө чинь ингээд дүүрцэн ингээд алхах зайгүй болоо зүгээр ингээд дүүрцэн. Миний юм, манай найзын юм. Тэгээд энэ хоёр охины зүйл ингээд зүгээр л бүх юм нь дүүрцэн. Би тэгээд одоо энэ хоёр охин бас ингээд шалан дээр унтах юм байна те. Яг уу тэр орой манай найз ирэг байсан болохоор ингээд тэр нэг орон дээр нь ингээд хоёлаа хамт унтчихлаа лгүй. Тэгэл би ингээд хэрэг бид дөрүүлээ энд ингээд байсан бол зүгээр л алхах зайгүй. Үнэхээр ингээл амар хэцүүдэх байсан юм байна. Би ингээд буцаад тэр доромлуугаа залгасандаа ер нь зөв шийдвэр гаргасан байна гэд би ер нь тэгэж ойлгосон. Тэгэл тэр хоёр юу хүмүүдээ нүүж очиж ингээд унтах цаг болоо. Тэгээ би ингээд өөрөө хоёрыг өглөөний цагаа бэлдэг гэсэн ажлаас явахаас өмнө тэгээ газан билетийг асааж мэдэхгүй юм байна штэ. Заагаад өгье гэл. Тэгэл би зааж өгсөн. Тэгэл ойлголоо. Тэгэл ингээд эхэлж газаа асаагаал те дараа нь нүгээр ингээд галын ингээд асаагаад за тэгээд хоолоо ээж дуусахын дараа галаа унтраагаад тэгээ заачгүй газаа унтраа шүү гэж би зааж өгсөн. Сараа тэгэл ингээд за окей ойлголоо гэл тэгсэн. Тэгэхээр би ингээд окей ингээд ойлгоцоо. За би ингээд юуны магаад те за дахиад заагаад өгөө гэж тэгсэн. Газаа асаагаад юмаа эргүүлээд галаа асаагаа тэгээ хоолоо ээж соснороо унтраагаа тэгээ газаа унтраа шүү. Ойлгосон уу? Ойлгосон. За чи одоо өөрөө нэг хийгээд үз. Окей. Тэр охин ингээд газаа асаагаад нэгээд галаа гаргаад тэгээд унтраагаад окей. За энэ охин ингээд сурчлаа өөр нь бүр ингээд те дуршиж ингээд оролдуулж үзлээ. Энэ охин ингээд ойлгомжтой юм ойлгоцсон. Окей. За тэгээд good night нүр амаагаа шүдэ угаагаад good night ойлголоо. Bye bye. Унтчихваа. За энэ өрөө заяо ингээд 5 давхар байр заяо. 5 давхар байр бид нар яг 5 давхарт найсан. 5 давхар яг ингээд дээр нэг rooftop байгаа. Тайваны халуунд заяо хамгийн дээд талд нь одоо тэгээд энэ жоохон хуучин байр байгаа байхгүй да. Хамгийн дээд давхарт нь амжин гэдэг бол бүр үнэхээр халуун заяо. Таазнасаа бүр ингээд тэр байр амар халдаг байсан. Дээрээс нь ингээд хитэн оюутан хүүхдүүд бас хамаагүй air condition-гаа ингээд асаахгүй те мөнгөө хивнээд air condition бүр үнэхээр солиотой халуун байдаг гэсэн заяо. Тэгээд бас ингээд хамаагүй цонхон онгойлгож болохгүй. Ягаад гэвэл нөгөө чийгтэй халуун агаар дандаа ингээд орж ирдэг. Тийм болохоор бас цонхон онгойлгож унтна гэж бас хэцүү. Тэгээд бид нар ингээд унтахтаа ингээд бүх цонх ингээд хаалттай ингээд унтж байгаа air conditioner ингээд нэг жоохон асаахаа нэг өрөө нэг те жоохон нэг байж болохоор нэг сэрүүхэн болгоо тэгээд air conditioner унтраагаад бид нар унтсан. Tell me why надад хэлээч. Tell me why энийг надад тайлбарлаад өгөөч. Би өглөө юунд сэрсэн гэж ингээ бүр гинт нүд пүн гэл би сэрсэн заяо. Яагаад сэрсэн? Би газ үнэртэд сэрсэн заяо. Oh my god би бүр ингээ бүр амар шууд газ үнэртэл би ингээ сэрсэн. Сэрсэн чи ингээ өрөө чи ингээ хайта ингээ нэг газ ингээ харч яг ингээ нэг тэр нэг агаар ингээ нэг сонин ингээ нэг харагддаг та. Би тэрийг монголоор юу гэж тайлбарлах юм бэ? Ингээ ямар ч нэг агаар ингээ нэг сонирн болчтой штэ. Ингээд нүдэн нээсэн чинь тэг би ингээ нүдэн нэгээ босоод амар газ үнэртэл босоод ингээ лойр тавнаа ингээ харсан чинь ингээл бүх өрөө яг ингээл агаар нь ингээд амар сонирн болцсон. Тэгэд нэгт амар халуу, амар газны үнэртэй, гуравт ингээл амар сонирн болцсон. Би бүр сандарч босоод тэр газын пилетийн газ нь ингээд асаалтай шууд газаа унтраагаал хамаг цонхоо нээгээл би бүр энэ сараа нараа хоёр хаа найна гэ би бүр ингээд гахаад тэр давхартыг хоёрт ингээд өрөө байдаг гэсэн. Тэгээд тэр хоёр өрөө нь ингээд нэг 0-ыг одоо ингээд коридортой ингээд хуваадаг ахгүй та. Тэгээд сараа
нараа хайцсан юм бөө мэд төрүүлээ авсан юм уу би сайн мэдэхгүй байна. Сараа уснаас гарч ирж байгаа. Би ч бүр ингээд амар сонирн болоо нөхөг ууралдаггүй хүн чи ингээд бүр хамаг уур хүрээ би бүр гайхаад ингээд би чи сараалав ч бүр ингээд хүүшээ чи би яагаад ингээд газа асаачж байгаа юм бэ? Би чамаа газа унтраа гэж би өчтөр чамаад 2 удаа хэлсэн. Би чамаад бүр 3 удаа өөрөөр чинь ингээд бүр хийлгүүлж ингээд зааж өгсөн. Ингээд хамаагүй газ ингээд яа дөөцөг амар ярьжсэн чи ингээд камер унтарчлаа. За тэгээ би ингээд хүүшээ ингээд тэ ингээд өрөө ингээд битүү байна. Ингээд ямар ч агарын ингээд тэ circulation ингээд юу ч байхгүй. Тэгээ газ дөрөв. Би энд чи өөрөө ингээд тэр газны хүнэрт угаартаад ингээд өгөж олох байсан шүү дээ. Ингээд үгүй яагаад тэ ингээд юм бүх зүйлүүдийг хийчихэд яагаад ингээд марцчихваа. Ингээд эн чи айгүй аюултай шүү дээ. Тэгээд амар халуун байна. Энэ өрөөнд зүгээр л ингээд жожолч ганц ингээд юм бол шууд энэ өрөө ингээд дэлбэрж болохоор ингээд байна гэ би. Тэгээд надад энэ охин ингээд яаж хандж байгаа нь л миний бүр ингээд ёо энэ охинтой би зүгээр энэ охинтой дахиж хідэж хармааргүй байна. Энэ охинтой зүгээр л хідэж юм ярмааргүй байна. Бүр хармааргүй байна. Энэ хүнийг зүгээр мэдмээргүй байна гэсэн зүгээр одоо бодол гарч ирсэн. Яасан бэ гэхээр одоо тэр хүний одоо миний хэлж байгаа юмд одоо хандлага нь айгүй сонирн байсан. Ингээд өөдөөс ингээд их царахгүй те ингээд хажууд тал руугаа ингээд харчаад толгоогоо ингээд эргүүлчихэд ирүүгээ дээшлүүлчихэд ингээд гэ би ингээд ингэ дангаа хийсэн бүх юм нэг чаас би ингээд хүүшээ ингээд газ засахаарч ингээд те хүн ингээд дугаартаа төхөж олно штэ чи яа ингээд өөдөөс ингээд би бүр ингээд би what гэ тэгэл би ингээд тэг би ингээд сүүлд гүч ойлгож байна өөдөөс гэж аах юм чи ойлгож байна уу гэсэн чинь аха ойлгосон гэл тэгээ шууд яваад өгсөн заяа. Oh my god. Тэгэл би ингээд одоо өөдөөс ингэж хариулж байгаа юм чи би одоо энэ хүн рүү ингээд хашраад яагаад ч би бүр ингээд ёо за you know what өнөөдөр угаасаа би ингээд явна гэсэн юм чинь ингээд одоо энэ миний асуудал биш би ингээд хийсэн. Тэгээ би ингээд ойлгосон. Ингээд миний найз ингээд над руу ингээд хөө наа хүн чинь юм ойлгодгүй шүү. Сайн ингээд хэлж өгөөрэй. Яагаад тэгжсэн би одоо ингээд ойлгож байгаа байхгүй да. Тийм. Тэгэл тэр охин тэгэл хуцаа өмсөл тэгэл яваал өгсөн. Тэгэл би үлдсэн бүх юмуд аваад шууд тэгээ яваад өгсөн. Үнэхээр тэгэл марцсан байж болно шүү дээ. Тэгэл яана уучлаарай марцсан мэй гэж хэлж болно шүү дээ. Тэгвэл ингээл окей ойлголоо гэл sure өнгөрөөж болно. Гэтэ ингээл нэг өөдөөс хандж байгаа байдал ингээл нэг гэ бүр ингээд миний ингээд бүр амар би бүр ингээд толгоонд ингээд бүр ингээд принтлэгдсэн заяа. Тэр харж байгаа харцсан хэлж байгаа үг хэлж байгаа байдал нь бүр ингээд oh my god ингээд би бүр яаж ийм хинэггүй юм хийчээд өөдөөс ингээд тоохгүй нэг. Тэгээ миний ойлгосноор бол тэгэл дараа нь тэр охин тэгээд манай тэр нэг найз тэгэл тэр Сара гэдэг охинтой тэгэл тэр байрамда хамт амьдарч эхэлсэн юм шиг байгаа. Тэгээ мэдгүй. Тэгээд тэрнээс хойш тэгэл ер нь аль аль нь танд мэдгүй ярихаа болцсон. Тийм. Юу ч ойлгосон юм. Ер нь хамаагүй хүнтэй амьдарч болохгүй юм байлээ шүү. Би одоо тэр охинтой ингээд нэг өдөр л байсан, нэг шөнө л байсан. Тэгэхэд ингээд нэг юм болчихж байгаа байхгүй дайгуу сайн уу. Тийм. За 3 дахь roommate story гэх юм бол нь штэ. Энэ бол ингээд дөнгөж 2 дахь story нь бас арай дайжгүй. Нэг тийм амар биш. Гэхдээ ер нь ингээд чи одоо зүгээр ямар нэгэн хүнтэй найз баймааргүй байгуул зүгээр хамт амьдар гэж хэлье заяа. За би тэгээд яг тэр ковидын тэр өрөөний юунаас нүүчээд өөр нэг охинтой нэг айгуу сайн дотн найзууд болсон юм аа. Нэг манай сургууль шинээр ирсэн нэг охин байсан. За тэр охиныг Jennifer гэж нэрлэжээ заяа. Jennifer. За мэдгүй. Тэгээ бид хоёр зүгээр нэг хамт амьдрахаар шийдсэн юм аа. Зүгээр ингээд оюутныхаа байран дотор зүгээр нэг өрөөнд орохоор шийдсэн байхгүй да. Тэхэндээ айгуу дайггүй байсан. Юм ярилцаал, хаяд оройн хоол идэх болвол ингээд хамт идчихэл. Тэгээ би тухайд ингээд боддоо ингээд ямар гоё юм бэ те. Айгуу хөөрхөн ингээд нэг найдвартай нэг найзтай болчлоо. Тэгээд ингээд бас ингээд миний өрөөний найзтай ямар нэгэн болвол ерөн би биндээгаа ингээд би биндээ найдаад ингээд байж болох нэг хантай. Яг тэгвэл ингээд гадаадд амьдрах чинь ингээд хэцүү шттэ. Ээж аав гэр бүлээсээ ер нь хол байгаа. Тэгээд хамаагүй ингээл хүн рүү залгаал ингээл игч мэгч гэдэг надад ингээд Тайван надад таньж мэддэг хүн юусоо байхгүй. Тэгэл тийм үз чинь үнэхээр л ингээд одоо найз нөхөд бол үнэхээр чиний гэр бүл одоо ямар нэгэн асуудал дээр гарвал те найзууд руугаа л
залгана штэ. Тийм. Тэгээ би тухайн үедээ ингээл би ингээл амар баяртай байсан. Ингээд айгуу сайн найзтай ингээд болчлоо гэж бодсон. Тэгээд тухайн үед за би яг шалтгааныг хэлэхгүй. Гэтэ би ямар ч гэсэн эмнэлэг рүү явсан заяа. Тэгээд би гинт эмнэлэгт хөвтгөр болсон заяа. Тэр ингээд амар шоконд ингээд би орсон. Ингээд би ч өмнө юусоо эмнэлэг төвчөж үзэж байгаагүй. Жохон бахтай тийм эмнэлэгээс орч би бараг анх төрчөөл нэг эмнэлэгтэйсэн баг. Анх удаага ингээд эмнэлэг төвчөж үзэж байгаа. Тэгээд ингээд гадаадад те ингээд намайг эргээ захих хүн ингээд байхгүй штэ. Би ингээд энэ бүх зүйлийг ингээд ганцаараа ингээд гадаадад эмнэлэг твтэн гэдэг бол үнэхээр амар ганцаардлыг юу нэг айгүй их хүн өөр нь айгүй их мэдэрдэм байлээ. Би өөр нь тэрийг ойлгосон. Би тухайн үед бүр ингээл гэр бүл ээж аав эгч мэгч ингээл бүх ингээл амар сансан. Надад зүгээр ингээл үнэхээр амар санагдсан. Ингээд ёо ямар нэг юм ингээ болчвол те ингээл гэр бүлээсээ хол авах чи ямар хэцүү юм бэ гэж боддог байсан. Тэгэл тухайн үед гадаад оюутнуудыг хариуцсан хүн ингээд намайг эмнэлэгт авч гисэн аахгүй та. Тэгээ тэр хүн чи ажилтаа юм чинь ингээд бас хамаагүй ингээд би гимт эмнэлэгт ингээд хөвтгөр олцсон. Тэгээ би чинь ямар ч ингээд бэлтгэлтэй юм ингээд авчирж ирээгүй. Зүгээр л нэг төрөвч уцтайгаа л би хийж байгаа аахгүй. Гадаад оюутныг хариуцсан хүн ингээд за чи ингээд өрөөнийхөө найз ингээд өрөөнийхөө roommate юм уу найз өдөр байгуул ингээд чи өрөөлөч ороод юм чинь бэлдээд өгөө гэд хэлчих би тэгээ юмуут чи ингээд авчраад өгье гэдгийгсэн. Тэгээ би тэр өрөөнийхөө тэр Jennifer руу залгаал ингээд хээж миний компьютер те ингээд анх намайг орж нэг 2 хоног байна л гэж надад хэлсэн. Ингээд нэг observation маягийн тэгэхээр би зүгээр 1 2 байх юм чинь нэг те зүгээр нэг солих хувцас нөгөө би чинь нэг гэрийн хувцас тэгээл нэг компьютер цэнэглэгчэл би гуйсан. Тэгэл 1-2 хоногийн дараа эмч маань чинд дахиад ингээд 7 хоног байна гэж байгаа. Би бүр юу вэ? Дахиад 7 хоног what the hell гэж би бодоод оролцсон. За тэгээд надаа ингээд хэлэхдээ за 7 хоног байна. Тэгээд дахиад ингээд бүх юм чинь шалгаад тэгээд хэврээ сайжрахгүй бол дахиад 7 хоног байна гэж байгаа заяа. За нийтдээ би тэр эмнэлэгт 14 хоног байсан заяа. Би анх тэр охиныг ингээд юм авчдаг бийсэн юм тийм зам ерөөсө бодоогүй ерөөсө эмнэлэгт орж хидээгүй. Би ингээд бодохдоо эмнэлгээс тийм шампу мампу тэг ингээд би угаах би угаах саван маван бүрдүүлэх хоол мол юм ингээд зүгээр эмнэлгээс бүрдүүлэх ах гэж би бодсон. Тэгсэн чинь үгүй. Эмнэлэгт ерөөсө шампу мампу тийм зүгээр бааны өрөөтэй гэтээ ингээд шампу бүх юмудаа өөрсдөө бүрдүүлэх хэвээр хоол гэж авахгүй өглөө өдрийн оройны хоол гэж авахгүй тэр бүхнийг өөрсдөө бүрдүүлэх хэвээр эсвэл бол ингээд айл гэрийн хүн ингээд хүн авчрах хэвээр би ингээд holy shit гэж бодоод тэгэл мэдээж тухайн үед ингээд надад ингээд ганц залгаж чаддаг хүн манай тэр өрөөний Jennifer гэл тэр найз байгаа аахгүй юу да. Би тэр гадаадны тэр оюутныг хариуцсан хүн рүү бичээд ингээл тэр хүн завгүй ингээд нэг мессеж бичгээд ингээд буцаж хариулахдаа надад айгүй удаан хариулдаг. Мэдээж эн чинь бүх одоо оюутны ингээл асуудлуудыг хийж байгаа болохоор тэгэл тийм үед үнэхээр л надад залгаж чадах хүн тэр Jennifer гэдэг тэр манай найз аахгүй да. Миний өрөөний найз бүх байгаа. Тэгэл би тэр охин руу ингээд бичээл ингээд хей би ингээд энэ шампу дээр юм ингээд юу ч байхгүй болчлоо. Чи ингээд надад ингээд аваад ирэх уушлаарай гэдэг. За нэг тийм хэлээ заяа. Би ингээд тухайн үедээ би ингээд эм зүйлүүдийг ингээд ийм хэрэгцээг асууж байхдаа би ингээд амар гимсчээс ингээд энэ хүнд ингээд садаа болоод байгаа юм шиг. Тийм. Гэтэ одоо ингээд бодоод ангууд ингээд үнэхээр л найз бол би их ингээд тэр охин ингээд бас эмнэлэгт байсан бол ингээд бас ингээд эмнэлэгт очоод тэр бүх юмудыг ингээд авчирж өгөх л байсан. Хоёрт миний хөвтжсэн эмнэлэг манай сургуулаас за алхуул нэг 20 минутын зайтай дугуйгаар явбал нэг 10 минутаас доош нэг 7 минут заяа. Айгүй ойрхон байсан заяа. Тэгээд би ингээд тэр охин тэр найз руугаа ингээд бичээ хээ надад юм хэрэгтэй байна. Би ингээд эмнэлгээс ингээд бүрдүүлэх юм байх гэж бодсон чи ингээд бүрдүүлдэггүй юм байна. Би тэрийг мэдээгүй. Тэгээд чи ингээд те хичээлтэй гэдгийг чи мэдэж байна. Хичээж ажилтаа гэдгийг мэдэж байна. Чи зүгээр нэг чөлөө цагаараа те ингээд ирэх хоногудад ингээд чи надаа ингээд шампун чадвал ингээд нэг жимс идэр ч юм уу те надаа аваад өртөхөө миний өрөөнд ингээд яг би тооч нэг өрөөнд байгаа штэ миний өрөөн дээр ингээд миний ингээд кофе мофи цайны юм уу тийм байгаа чи төдөөсөө бүгдээр ингээд нуутан тэгээ надаа аваад өртөхөө гэд би гуйсан. Тэгээд хизээч ирч болно би одоо энэ нэмлэгт ингээд 24 цаг байгаа юм чинь ингээд хизээч ирч болно зүгээр яг ингээд завтаа гэсэн цагаараа чи ингээд ирээд ингээд зүгээр надаа ингээд тус олоод өгөөч гэсэн чинь тэр охин ингээд үгүй би хичээлээ тараад гэрийн даалгавартай би очиж чадахгүй би ингээд shit гэж бодвол за тэгэл би ингээд тухайн удаа за үнэхээр гэрийн даалгавар ингээд хичээл номондоо ингээд би бас өөрөө жоохон мэдэхгүй ингээд нэг хүнд нэг садаа олох дурггүй гэх юм уу та одоо ингэж хариулж хаа би тэгээ за үнэхээр л энэ хүнд садаа болоод надад тусалмааргүй байна гэж бодвол тэгээд би ингээд амар хэцүүжсэн юм гээл хэд хоног гэдэг 2-3 хоног ингээд усанд ороогүй
би ингээ бүх хоолоо ингээл Uber Eats-ээр ингээл дандаа захиалаа. Тэгэл Uber Eats чинь бас амар үнэтэй штэ. Бас ингээл хамаагүй захиалж чадахгүй юм шиг надад санагдал. Тэгэл тухайн үед манай эгч маань ингээл Сингапураас ингээл одоо ингээл бас ингээл тусалсан. Намайг ингээд 10 жил заадаг ахад би ингээд англи нэг манай англи хэлний багш нь хоёр багшатайгаас эхнэр нөхөр хоёр тэр хоёртай амар дотоо. Тэгээ би тэр хоёртай ингээд төгснөхийн дараа ч гэсэн дандаа ингээд ярилцдаг байсан. Тэгээл яг тэр имлэг тааж байхдаа би ингээд ярилцаал тайпад манай ингээд би нэг сүм мэддэг. Тэгээ нэг сүмийн нэг хоёр номлогч ингээд бид нар амар дотоо бид нар ингээд чам руу залгаад ингээд чам шампу mampu тэр авчрах уу гэдгсэн. Тэгэхээр би ингээд please thank you гэж би тэгсэн. Тэгээд шууд маргааш нь ингээд шууд тэр оройр нь ингээд манай тэр надад тэр сүмийн ингээ номлогчтой яагаад тэгээд тэр хоёр хүн шууд маргааш нь тэр бүр тэр тайпэ өөр хотоос ингээд тэр номлогч ингээд надад ингээд шампу ингээд идэж уух юм ингээл те өглөөний цайнд ингээд ашиглах сүүм үү жимс идэр юм авчирж байгаа хгүй те би энэ хүнтэй өмнө юусоо уулзж байгаагүй зүгээр л энэ хүн ингээл сайхан сэтгэлээрээ л надаа ингээд тусаж байгаа би тэгээд тухайн үед ингээд би найзтай ингээд жоохон гомжсэн ингээд юу вэ ингээд 20 минутын зайтай ингээд би өрөөнийхөө найзаасаа ингээд тусамж гуйхад ингээд энэ охин ингээд те өдрийнхөө нэг 20-30 минутыг зарцуулаад ингээ над дээр ирж чадахгүй байгаад энэ нэг танихгүй хүн те бүр өөр хотоос ингээд энэ танихгүй хүн туслахаар ингээд ирж байгаа гэхэд ингээ надаа ингээд ер нь ингээд тэр найзын тэр өрөөний найзын ер нь ингээд ямар хүн бэ зан чанар нь ер нь надаа ингээд харагдаж ихэлсэн. Гэтэ би ингээд бас за миний найз юм чи ингээд бас муугар бодож яах уу гэд ингээ бас ингээ тэр хүнд ингээ шалтак тавиал байгаа аахгүй үнэхээр л хичээлдээ завгүй байсан юм байлгүй те би одоо нэг энэ хүнд одоо би ингээл дотор ингээл за энэ хүн би одоо надад нэг туслах нэг заавал нэг туслах ёстой биш гэж би нэг бодоод би бас ингээ хамаагүй энэ хүнийг ингэж шүмжилж болохгүй гэж би яг ингээл өөртөө амар бодож байсан. Тэгээд яг миний ингээ за энэ хүнтэй ингээ ер нь найз болоод ер нь ингээ найз байх нь ер нь хэрэггүй мэн гэдэг үе бол ингээд миний бараг 10 дахь хоног байсан баха. 9-10 дахь хоног ингээд байж хахад тэр найз бид хоёр ингээд нэг ингээд зүгээр найз усны ингээд бас юм бид хоёр өөрөө зүгээр ингээд те YouTube бичлэг ингээд TikTok Reel дээр хийх юм амар дуртай. Тэгээд бид хоёр өмнө ингээд амар хийдэг гэсэн. Тэгээд яг тухайн үед ингээд бид хоёр нөгөө tripod авахар болоод тэгээд ингээд табаагаас ингээд захиалаад хоёлаа ингээд аваа нөгөө shipping cost зүгээр хоёрыг захиалаа shipping cost хуваагаад ингээд төлье гэж ярьж байсан. Тэгээд яг тэгэж ярьж байгаа би нөгөө имлэг твцсэн. Тэгсэн чинь 9 дахь хоногоос илүү гинт орой энэ охин над руу гинт ингээд бичээд баны би нөгөөний tripod амаар байна. Би ингээд чамайг хүлээгээд чадахгүй. Яг одоо захиалах чинь одоо мөнгө өг гэд. Тэгэхээр би ингээд окей за гэтээ би tripod-ыг амаар л гэсэн. Би ингээд окей yeah sure чи ингээд имлэг дээр ирээд ингээ мөнгө авч би ингээд имлэгээс гарч чадахгүй штэ яа ингээд тусал өдөр хэлээл имлэгээс гарч чадахгүй ингээд чи имлэг дээр ирээд ингээ мөнгө авч олно гэсэн чи үгүй. Тэгсэн чи юу гэлээ she was like үгүй би ингээд амар завгүй байна. Би ингээд имлэг дээр очих надад цаг зав байхгүй чи хэрэг энэ tripod-ыг ингээд аммаар агуул өөрөө ирж надад мөнгө өг гэд. Тэгэл би ёо за боли энэ бүр ёо ямар зүрхгүй хүн бэ гэж би яг бодсон заяа бүр ёо ингээд имлэг дээр ингээд хүн ингээд хэцүүдэд байж хахад бүр ёо ямар хөгийн найз вэ гэж яг бодсон. Тий тэгэл би имлэгээс гарчаал өрөөндөө ирсэн чи ингээд тэр охин надад ингээд юусоо юм дуграагүй заяа ингээд тэгээд имлэгээс тэгээ би тэр охинтой ч гэсэн ингээд юусоо юм дуурахыг хүсээгүй тэгээ тэр семестрийг дуустах хүртэл ингээд бид хоёр ингээд юусоо юм яриаггүй. За сүүлийнх нь гэх юм бол за одоо яг 4 дахь story заяа ёо энэ дүнгийн цай бүр яг саяхан болж өнгөрсөн заяа. За энэ өрөөний найз бол заяа дүнгийн цай сарын өмнө нүүж ирэхээс өмнө бид хоёр бараг 5 жил найзууд байсан. За энэ яг тэр Jennifer гэдэг охиныг ер нь миний амьдралаас ингээ те явсны дараа би охинтой яг найзалж эхэлсэн заяа. Тэгээд 5 жил бид хоёр ингээд айгүй сайн best friend-ууд байсан. Ингээл тэгэл бид хоёр ч бас хамтдаа олон юм туулсан. Энэ охин миний ингээл яг мэрэгжил солилтын ингээд үеийг ингээл надад амар хэцүү байж байсан үед ингээл уйлал амар олж исэн бүх үед ингээл энэ охин байсан. Тийм ер нь ингээд Тайванд байгаа надад ганц найз гэж би яг боддог байсан хүн. Тэгэл би одоо хүртэл ингээд жоохон энэ асуудлыг яг яаж яг одоо дуусаагүй байгаа болохоор би ингээд одоо хүртэл ингээд жоохон боддtiin. Тэгээ би энэ асуудлаас олоо бас те дөнгөж өмнөх болж исэн бүх юмудаа ер нь
ингээд өрөөний найзууд тийм юмудаа ер нь айгүй их бодож эхлээд ер нь бичлэгийг хийх ер нь шалтгаан болсон байгаамаа. За энэ бүх юм заяа 6 сарын 28-нд энэ жил 2026 оны 6 сарын 28-нд ихэлсэн. Би нэг өглөө нэг бичлэг хийх нэг клиенттайгаа нэг уулзаад тэгээ гэлүүгээ авч үзсэн чинь манай энэ нэг найз залгаад за энэ хүнд бүгдээрээ нэр үгүй. За Sam гэд нэрлэлчээ заяа. Sam, Samantha гэд нэрлэлчээ. Тэгсэн чинь ингээд voice message дээр ингээд жоохон те ингээд сандарцсан, жоохон ингээд уйлцсан маяг. Тэгсэн чинь ингээд бичгтээ ингээд voice message дээр ингээд бааны би дөнгөцөө ингээд 0 өрөөндө гаццсан гэд бариулан зүгээр ингээд гаццсан нэгдэхгүй байсан гинэ. Тэгээ 0 өрөөндө гацаа бараг цаг олсон. Тэгээд адтайгаа 0 өрөөнд ингээд юм жижиг юм шилэн тал биш ингээд нэг цонх шиг юмтай байсан. Тэгээд тэр цонхоо эвдэлж ингээд тэр 0 өрөөнөөсөө ингээд гарсан гэж байгаа. Тэг ямар ч 28 баха, ямар ч 5 дахь өдөр байсан. Тэгсэн чинь 2 дахь өдөр нь өглөө би 2 дахь өдөр ажилгүй. Тэгээ миний юм ирсэн эхний өдөр байсан юм аа. Тэгэл өглөө ингээд юм ирсэн болохоор би ингээд юм ирсэн байхаар чи ингээд хүмүүнтэй уулзмааргүй санагдсан шүү дээ. Зүгээр л би ингээд гэртээ ганцаараа байх туртай. Тэгээд над руу ингээд өглөө над руу юм бичээд ингээд бааны надаа ингээд амар хэцүү байна. Би ингээд танаа гэрт ирж болох уу гэдгийгсэн. Тэгэхээр би үгүй миний юм ирсэн байна. Би нэг хүмүүнтэй ингээд хажууд хүмүүнтэй уулзмааргүй байна гэж би эхэлж үгүй гэсэн. Тэгсэн чинь шууд ингээд манай байрны эзэн намайг хөөчлөө гэд би тэгээд бүр гайхаад үгүй эн чи одоо юу гэсэн үг юм бэ? Яагаад чамайг хөөж байгаа юм гэсэн чинь хаалга ивцэн нөгөө property damage гэд хаалга ивцэн гэд намайг хөөчлөө гэд тэгээд өнөөдөр намайг 7 гэхэд ингээд оройны над руу нэг өглөө 9 мөсийн үед надаа ингээд бичиж байгаа байхгүй да. Тэгээд орой 7 гэхэд ингээд гарцсан байгаарэ гэж надад хэлсэн гэдэг. Би ингээд чамтай хамт байж болох уу? Ингээд тэгвэл би ингээд гэр оронгүй хүн болчлоо гэх like I'm a homeless person болчлоо гэх. Тэгэхээр би like yeah sure of course ингээд асуудалгүй ингээд манай гэрт хүрээд ирээ гэж бийсэн. Тэгээ би ингээд чамдаар очих уу юм зам чинь багалахад туслах уу гэл. Тэгэл тэр яа тэг гэх. Тэгээ би ингээд гэрт нь очисон. Тэгээ би тэр хаалга маалгын те тэр эвдэрсэн хаалга гэдэг бүх юм ингээ харсан. Тэр хаалга нь одоо л ингээ хаалгатаа тэрийг ерөөсөө нээж чадаагүй. Би бас тэр хаалгыг ингээ нээх гэж зөндөө оролдож үзсэн. Ерөөсөө бүр нээтгээргүй. Үнэхээр л яг тэр цонх шиг юмнасаа ингээ бүр өөрийгөө шахаж гарсан юм шиг байгаа юм тийм. Бол тэгээд яг тэр гэрлүүн яг би орж яхад би ингээ асуусан ингээ үгүй яагаад чамайг ингээ чи ингээ тайлбарсан бидтэй ингээ 0 гатсан ингээ 0-аас гарах одоо ганц арга нь те ийм байсан чи тайлбарсан бидтэй гэсэн чинь тайлбарсан гэхдээ ерөөсөө миний тайлбарыг сонсоогүй ямар сони ингээд 8 жилийн амьдарсан үгэн бол өмнө одоо энэ ландлордтойгоо ингээд айгүй хөөрхөн харьцаатай байдаг гэсэн гэж хэлсэн ингээд надад энэ сони санагдсан. Тэгээ би анх ингээд надад ингээд би заа гэж хэлэхдээ би ингээд яа ингээд би одоо ингээд ганцаараа ингээд нэг студиод амьдарч байгаа хгүй да нэг өөрөө байранд. Би одоо ингээд тэр оюутны байранд те баг айгүй олон жил амьдарсан. Тэгээ би үнэхээр өөрийн гэсэн өөрийн хувийн зайтай байхыг үнэхээр хүссэн. Тэгээ би үнэхээр ийшээ ингээд нүгэд би одоо энэ байранда 2 жил амьдарч байгаа. Нүүж орж иргэн гэдэгт би жоохон ингээд эргэлзээтэй байсан. Яагаад гэвэл үнэхээр энэ миний хувийн зай те. Тэгээд хувийн зай. Тэгээд эн чинь ингээд нэг өрөөнд ингээд би энэ хүнтэй хамт байна. Privacy гэдэг юм юусаа байхгүй. Тэгэл өмнө нь ингээ болж исэн юмудаа бодоол те ингээл найз нөхөдчээ ингээл найз нөхөдтэйгээ хамт амьдрал ер нь ингээд харьцаа байлждаг. Тэгээ би энэ охинтой ингээд 5 6 жил ингээд сайхан найзалсан. Тэгээд ингээд бас энэ найзыгаа би ингээд алмааргүй байгаа хгүй да. Гэтэ одоо ингээд үнэхээр гэр оронгүй болж байгаа чи би одоо ямар үгүй гэлтэй нэ штэ. Бидээж би ингээд авчирна штэ. Угаасаа энэ охин намайг ингээд өөрт нь туслахыг мэдж байгаа. Бид хоёр ингээд 5 жил 6 жил байсан. Угаасаа ойлгосон ингээд ямар нэг юм болвол те үнэхээр яг би бинтээ ингээд найдаж болно гэсэн яг амар тийм ойлголттой байсан. Тэгээд гэтэ надад энэ охин миний гэрт ингээд бас удаан байж болохгүй. Тэгвэл удаан байгаа л ах юм бол мэдээж бинээсээ залхаж ингээл үзий хадаж эхэлж мэднэ. Надад энэ охин хизээ гарах хэвээр тийм нэг хугацаа надад хэрэгтэй байгаа хгүй. Одоо нэг time frame надад хэрэгтэй байгаа. Тэгээд би ингээд тэр бүх юмудаа ингээд гэрлүүн алхах чахтай би ингээд яг бодоол. Тэгэл яг гэртэн очоод би тэр landlord-ийн тухай асууж бол ингээд за чи хизээ явах вэ?
Тэгээд надад энэ охин гол нөгөө Тайванаас удахгүй явна гэдгийг надад бараг хэлчихсэн аахгүй, бараг жил хагасны өмнө л надад хэлчихсэн. Би удахгүй Тайванаас явна ингээл эхнээс ингээл юмудаа ингээл зарж марж эхлээл ер нь ингээд тэгчээсэн охин. Тэгэл би ингээд нэрээ чи Тайванаас явна гэсэн чи хизээ охин чиг манай гэрт хэр удаан байгаа гэсэн чи ингээд за би 8 сарын дунджаар явна гэдгсэн. Би шууд тэгэж хэлэхдээ ингээд би ингээд миний ингээд толгоонд ингээд нэг дин дин гэл ингээд нэг за нэг л юм болохгүй байх гэдэг нэг юм бодол ингээд шууд орж ирсэн. Ингээд үгүй ягаад 8 сарын дунджаар явна гэж хэлээд байгаа. Ингээд яг өдрөө хэлэхгүй байгаа ингэж бодоод тэгээд би ингээ 8 сарын дундаж тэгээд чи яг билет авсан юм уу гэж би зөв шууд өөдөөс нь асуусан ахгүй та. Тэгсэн чи TMB онгоцныхын билет авсан гэж надад хэлсэн. Тэгэл надаа ингээ бүр сонин санагдаад онгоцны билет авсан юм биш тэгвэл ягаад надад өдрөө хэлэхгүй зүгээр 8 сарын дунджаар гэж хэлээд байгаа юм бол гэж бодоод нэг жоохон худлаа яриад байгаа юм шиг надад тийм бодол орж ирсэн. Гэтэ би ингээд за зин чи миний сайн найзтай юу гэж надад худлаа ярих вэ гэж би бодоод тэгээд дээрэс нь ингээд өмнө те би нохоо ингээд надад хизээж худлаа ярихгүй энэ охин ингээд өөрийгөө амар үнэнч хүн гэдэгтэй ингээд амар бахархдаг хүн байхгүй да би бол тэрийгээ ингээд амар сайн мэдж байна юу ч болж байсан ингээд манай энэ найз маань надад ер нь худлаа ярихгүй ингээд миний ингээд сэтгэлээ одоо намайг гомдоосон ч бай ер нь юм болсон ч юу ч олж исэн ер нь надад үнээл хэлэн гэж одоо боддог хүн байхгүй да. Тэгэл би ингээд жоохон ингээд худлаа яриад байгаа юм шиг санагдаад тэгтээ би ингээд за сайн одоо худлаа ярихгүй байхаа гэж бодвол за зүнэхэл 8 сарын дунджаар явах гэж бодвол би бодоогүй. Тэгэл би ингээд тэгэл миний 3 дахь 4 дахь асуусан асуулт бол ингээд за ээж ихч хоёртай хэлсэн үү гэд энэ хүн чи ээж ихч хоёртай тэгсэн чинь би хэлсэн гээл тэгэл нэгэл натаа амьдарч байгааг чинь мэдж байгаа юу гэд тэгсэн чинь мэдж байгаа ингээ хэлсэн гээл тэгэл би за гээл за тэгээд нүүж орж ирвэ. Тэгээд нүүж орж ирээл юм удаа тавиал тэгээ би ингээд миний студио заяа миний ингээд нэг өрөө байр яг надад тохирсон. Би ингээд нэг амар олон юмтай ингээд шамбарлцсан ингээд өрөөнд байх амар дургу ингээд бүх юм зэгттэй ингээд ер нь гэрт бага юм байгуул миний ингээд те жоохон минимал байгуул надаа ингээд жоохон сэтгэл санаа ингээд амар байдаг. Тэгэл энэ тохио ингээд ороод ирээл ингээд мэдээж бүх тэр хүний ингээд тэр байранд байгаа бүх амьдрал нь ингээд миний өрөөнд орж ирж байгаа штэ. Тэгэл ингээд алах зайгүй болцсон. Би ингээд хаалгаа бүтэн нээж чадахгүй. Ингээд би ингээд шууд ингээд амар claustrophobic болж ингээд эхэлсэн. Тэгэл би ингээд за одоо ингээд яах вэ? Үнэхээр ингээд төвшөрсөн юм чинь ингээд би хийсэн. Тэгэл энэ охин бас намайг яаж амьдрахыг угаасаа мэдж байгаа. Тэгэл анх нүүж ирэхтэй ч гэсэн охин ингээд яана бааны уучлаарай чи ингээд өөрийнхөө ингээд орон зайндаа ингээд байхыг ингээд тэ цэвэрхөө ингээд бага амтай байхыг ингээд амар дээдэлтийг чинь би мэдж байна ингээд ингээд нэг тийм юм хэлсэн. Тэгэхээр би ингээд I know гэтээ одоо үнэхээр л одоо ч одоо арга байхгүй ямар чамайг ингээд тэ би одоо өөрийнхөө орон зайндаа хайртай гэд ямар чамайг гудамжин дээр гаргах иш гэж одоо гэтээ би ингээд за чи ингээд чадхаараа тэ бүх юмудаа ингээд багсгаад одоо зарим одоо хайрцагуудаа ингээд нэг storage room-д ингээд тавих ч юм уу. Ер нь ингээд энэ өрөөнд байгаа юмудаа зүгээр л багсгачих зүгээр л хэрэгтэй байгаа. Чи одоо угаасаа ингээд сар хагасын дараа л явах юм биш үү? Чи зүгээр л хэрэгтэй өөртөө хэрэгтэй гэсэн юмудаа л ингээд энэ өрөөнд байлга гээд яг би ингээд гэртээ өрөөндөө байх ингээд аюу дуртай ингээд миний гэр орон чи ингээд миний ингээд аюулгүй байдлахгүй да би энэ гэртээ ингээд ууралж ингээд нэг тухгүй баймааргүй байна. Би гэртээ ингээд тухтай ингээд амгалан тайван баймаар байна. Би тэрийгээ ингээд алдмааргүй байна тий. Тэгэл ингээд чи хөрхөн хэрэгтэй гэсэн ингээд юмудаа л ингээд энэ өрөөнд байлгаа бусад юмудаа ингээд чи зүгээр storage room дээр ингээд тавиал шийдчих гээл. Тэгэл 2 дахь өдрөөс нь ингээд би ингээд хэлсэн. За чи ингээд өнгөө зэтэй байрнаас хөөгцсөн ингээд ер нь ингээд айгүй хэцүү байгаа хаа. Тийм болохоор ингээд ихний 7 хоног би ер нь чамтай ингээд тэ ер нь яаж амьдрах ингээд тэ ингээд байрны төлбөр мөлбөр тийм юм ингээд ярихгүй. Гэтэ ингээд тэ чи ихний 7 хоног жоохон ингээд одоо тэ жоохон ингээд зүгээр 50 байцгаа. Тэгээд 7 хоногийн дараа ингээд хойло байрны төлбөр мөлбөртэй зардал өдр бүх юмудаа яаж хуваалцах тухай ингээд ярья гэсэн тэр охин за ойлголоо баярлаа гэж тэгсэн. Тэгэхээр би окей гэл. Тэгээ надаас өөдөөс ингээд чамд ингээд зүгээр би ингээд ямар нэг юм хийх ёстой юу чи ингээд ямар нэг юм анхаарах ёстой юу гэж би тэгсэн. Надаас ингэж асуусан. Тэгэхээр би ингээд зүгээр л clean after yourself. Зүгээр л өөрөө зүгээр цэвэрхэн байгаарай тий. Ямар нэгэн хог өдр байгуул тий. Зүгээр л ингээд хогийн савандаа хаяал ямар нэг юм асууж
юм зам асуул ингээл цэвэрлээл те шал мал хэрэг муухай олгцсан байгаа юмаа ингээл цэвэрлээл би өрн гэрээ чадхаараа айгуу сайн цэвэрхэн байлгадаг хүн тийм би ингээ хамаагүй хог мог ингээ ширээн мөрөн дээр үлдэх дургүй ингээл өөрийнхөө ингээл сайн цэвэрхэн зүгээр clean after yourself те гэж би ингээ хийсэн. Тэгсэн тэн тэр охин ингээл зүгээр би ингээ надаас нэг амар хог ялгардгүй би сарда нэг удаа хог хайдаг гэж байгаа. Надад тэгэж хэлсэн ингээ би бүр дахиад ингээ хоёр дахь удаа ингээ дин гэл ингээд үгүй like сарда нэг удаа хог хайдаг like what хог ялгардаг вэ like окей тэгэл өөрөө цэвэрхэн байна гэсэн юм чинь би ингээ за окей гэл хогийн саваа ингээ те орой олох юм би гаргаж хайдаг хэрэг нэг дүүрэг байгуул те нэг өнжөөд хога хайдаг ч юм уу би хийсэн. Тийм болохоор ингээ хогийн сав дүүрсэн байгуулж тэгээд өөрөө хайчаарай. Би тэгээд хайдаа хайчих ингээл хоёлаа ингээ гэрээ ажил мэтлээ ингээ хуваалцаал хийвэг би хийн гэж яг бодож ирсэн. За тэгэл яг амьдарч эхэллээ. 4-р 5-р өдрөөс нь эхлээл ингээ би гэрт хог ингээ харж эхэлсэн заяо. Ингээ салбитгийн цаас ингээ ашиглачаа ширээн дээр орхиод явах. Нэг шин шүдний сайз авчаад тэр ирдэг тэр нэг гадны хайрцгийн зүгээр ширээн дээр орхиод явцсан байх. Ингээл миний орон дээр ингээл нэг юм нээчэл ингээл тэр нэг жижигхэн ингээд нэг пластик баг ч юм уу тэрийг ингээл хаяал явчихна. Гэхдээ газар унсан үсээ өөрөө түүгээ яваад байгаа. Гэтэ ингээ бусад хогоо ингээ үлдээгээд байгаа. Тэгэл би ингээл за энэ охин марцсан байлгүй гэж бодоод би ингээд тэгэхээр ингээл өөрөө би зүгээр би ингээд хог харуу хаюул ингээд шууд аваад хайчдаг те нөхөн бодохгүй ингээд ашин. Гэтэ би ингээд сүлд ингээд аваад хаяалаас чи би ингээд өдөрт ингээд 2-3 хог авч хаяалаас чи би ингээд гайхаад үгүй яахлаараа би энэ хүний ингээд те хогийг авч хаяад байгаа. Энэ тэгээ би ингээд писахгүй та like can you just throw your trash in the trash тэ хогийн саванда хийж төхөө би чи ингээд clean after yourself гэсэн штэ гэсэн жаа sorry уучлаарай би мартцсан байна дахиж юм болохгүй гээл тэгэрэн би окей гээл тэгсэн чинь яг маргааш нь би ингээд хүнсээ цуглуулчаад ирсэн. Тэгээ хөргөчөнд нэрсэн чи ингээд хөргөчөнд луунгийн хальс би гайхаад үгүй яагаад луунгийн хальс ингээд миний хөргөчөнд байна гэж бодоод тэгээ би ингээд бодоод ингээд зарим хүмүүс ингээд төмсний хальсаар ингээд хоол моол ингээд хийдэж штэ like potato skin гэл тийм хоол идэр байдаг штэ тэгээ би одоо бодоод энэ одоо ингээд нөгөө соёлын одоо cultural difference юм болоо гэж одоо нөгөө хоёулаач бид хоёр ч өөр хоёр улсын хүн болохоор ингээд одоо ингээд энэ хүн одоо энэ улстай ингээд одоо луунгийн хальсаар одоо юм идэм болоо гэж одоо хог одоо хөргөчөнд хиймээргүй ингэж одоо тэгээ би охин руу бичлээ ингээд хөө энэ луун ингээд хөргөчөнд луунгийн хальс яах энэ юу юм чи нүгээр хоол хийх гэж байгаа мó гэсэн чинь үгүй хоол хийх юм биш би албаар хогийн саванд хаяагүй гэснэ би чамайг хизээ хог хаяхыг чинь би мэдээгүй тийм болохоор би ингээд хөргөчөнд хадгалж ийсэн үнэртэж магадгүй гэж бодоод тэгээ би өнөөдөр арай чамаа гэрчээ ирэхээр чинь би чамаас хизээ хог асахын гэж асуух гэсэн тэгээд яг чиний асах өдрий чинь мэдээд цагийг чинь мэдээд тэг яг асах үед чинь би хогийн саванд хийн гэж бодож байсан ингээд бүр юу вэ like what do you mean тэгээ би ингээд шууд бичээд үгүй чи заавалчгүй намайг нэг хүлээж хог асахыг хүлээх шаардлагагүй зүгээр л хогийн савандаа хий энэ хогийг чи үнэртэн гэж бодоо санаа зовж байгаа бол тэгэл тэр хогийн савыг аваад ингээд тэр уутын ингээд аваад хаяал шинэ уут гаргачих л та тэг нэг намайг нэг амар хүлээж мүлээгээд нэг хоёр хүний ажил биш гэж битгсэн дараачуудаа битгий ингээд те хогоо хөргөчөнд хадгалаарэ тийм хайлсмасын хөргөч талаа би ингээд тэг хоолны хажууд би ингээд тийм хайлсмас ингээд хог хармааргүй байна ингээд надад ингээд амар сонир санагдсан please хогоо ингээд өөрөө хайчжээ гэсэн чинь за ойлголоо гэтгсэн окей одоо ингээд нүүж орж ирсэн ингээд 5-6 дахь хоног агаа штэ анх нүүж ирсэн тэр шалаа угаана гэсэн ингээд тэр ингээд өрөөгөр дүүрэнтэй чимдааныхын ингээд хар зурааснууд ингээд байгаалаа. Тэгээ би ингээд сүлд ингээд тэр охин цэвэрлэн гिचээд ингээд цэвэрлэхгүй байгаал байгаа байхгүй да. Гэртэйгээд уцаараа ингээд оролдоол ингээд хөвтөл байгаал байгаа. Тэгээ би ингээд нэг өдөр ингээд гарцсан багтан би өөрөө шалаа угаагаад ингээд тэр бүх ингээд юмуудын цэвэрлэлцэн. Тэгээд анх орж ирчээ надаа ингээ хит хэдэн юмуд хэлсэн. Би тэгээд тоогоогүй. Дараа нь ингээ буцаад хэлсэн үгүүд нь ингээ толгоонд буцаад ингээ орж ирээд миний ингээ бүр ингээ жоохон дургу өрж эхлээд энэ одоо юу вэ? Өөрөө ингээ гэр оронгоо болж гуйж ирж ингээ битгүй ингээ амьдарчаад ингээ энд өөрөө энд ирчээд
миний гэрийг шүүмжлээд байх нь одоо ингээд айгүй сонин санагдсан. Жишээлбэл одоо ингээд Тайван 7 сард ингээд айгүй халуун байна. Өдөрт 32 градус. Тэгэл бороо мороо оронгууд аймаг чигтэй очдог. Ийм халуунд яаж тэсгүй air condition гасааж тэссэн штэ. Тэгэхэд ингээд би air condition асуусан чи ингээд яа чи air condition асаах ч байгаа мó. I'm like yeah like what's the problem dude like яс асуудал байна уу гэсэн чи ингээд яа би air condition-стай амар дургүй ингээд намайг найтаалгаад байдаг. Тайванчууд ингээд хүмүүс air condition айгүй ингээд цэвэрлдэггүй ингээд миний хоолоо молоо өвддөг гэл. Тэгэхээр би тэгэл окей ингээд одоо яах вэ те эн чинь одоо энэ нэг жижиг өрөөнд 2 хүн байгаад би тэгээд нэг мууртай ингээд энэ өрөө чи үнэхээр ингээд халаад байна 32 градус ингээд битүү өрөөнд байгаад ахаар чинь бүр юу 35 градус бараг боллоо би air condition асаана те асаалаа бас анх орж ирчээд энэ хүнсээ миний хөрөгчөнд түгээд ингээд би нэг жижигхэн хөрөгчтэй яг нэг хүндэл тохирсон. Тэгсэн чинь ингээл юм хийж байхдаа хүүшээ бааны чиний хөрөгч чи ямар инээдтэй жижигхэн юм бэ гэл. Тэгэхээр би ингээл угаасаа л нэг байр те нэг хүний зориултаа байр юм чинь нэг жижигхэн хөрөгчтэй байгсан чинь ингээл ёо миний байранд л миний хөрөгч юм жижигхэн байгаа үгүй. Миний хөрөгчтэй амар том байсан гэл. Тэгэхээр би ингээл тэгээд одоо байрнаас хөөгдсөн хүн одоо тэгээд what do you mean тэгээд буцаал тэгээд тэр байр руугаа явахгүй юу тэр хөөгдсөн байр руугаа тэгэл ийм жижиг сажиг юмуд ингээл болоо л эсин. Өөрөө би жоохон ингээ нөхөрлөлтөө жоохон санаа зовж гисэн ингээ би бүр яг мэдчихсэн аахгүй дээ сайн найзтайгаа ингээ амьдраад эхлэхээр те энэ хүний одоо яаж амьдарч байгаа байдал нь одоо миний амьдарч байгаа байдалтай ингээд тохирохгүй байгаа аахгүй да. Тэгээ тэрнээс нь болоод би өөрөө ингээл амар стресстэй тэгээд ингээд бас хамаагүй яв гэж хэлж болохгүй энэ хүн чинь ингээ миний сайн найз тэгээ байр оронгүй болоод би тэгээд ингээд зөвшөөрсөн л юм чин ингээд байх хэвээр тий. Тэгээ би энэ хүнд ингээд юмаа цэвэрлээрэ гэж хэлсэн. Тэгээ яагаад энэ хүн ингээд зүгээр миний үгийг сонсоод ингээд зүгээр хогийн саванда яагаад хайж чадахгүй байгаа ингээд би зүгээр ингээд амар стресстэй. Тэгэл ингээд би ингээд яа ямар жоохон заваа амьдрд юм бэ гэж ингээд амар бодоол. Тэгэл бас түүнээс гадна ингээд би ингээд тэгэж бодсондоо амар гимшэл ингээд яа би яаж өөрийнхөө сайн найзынхаа тухай ингэж бодож чадчихна гэж ингээд сэтгэл санаа ингээд нэг л болж өгөхгүй байсан юм аа. За тэгээд байрныхын төлбөрөө төлөхөөс өмнө яг 5 хоногийн өмнө би ингээд хэлсэн. Би ингээд 7 сарын 10 болгонд ингээд байрныхын төлбөрөө төлдөө шүү. Тийм болохоор ингээд чи одоо энэ амьдарч байгаа юм чинь те мэдээж ингээд талын төлөө энд анх орж ирэхдээ би ингээд те зардал мадал ингээд байрны төлбөр бүх өмөөдийг хувааж төлдөн шүү гэдэгтэй нохин окей за ойлголоо л гэж хэлсэн. Анх орж ирэхэд нь би ингээд миний байрны төлбөр ийм үнэтэй гэж би бүгдийг ингээд хэлсэн заяа. Тэгээ би ингээд үнийн тогоог хийгээл. Тэгээл яг 7 сарын 10-нд би яг төлнө. Тэгээд авъя шүү гэдгсэн. Тэсний тэр охин за ойлголоо асуудалгүй гэлтгсэн. Энэ үед нь ингээд надад нөгөө нэг аэропортын юм нөгөө нэг онгоцны билетийн юм боддод энэ охин надад өдрөө хилээгүй гэдэг надад зүгээр нөгөө нэг сонир санагдсан гэсэн штэ. Тэгэхээр би ингээд нэг орой зүгээр би асуусан. Чи нэрээ надаа хизээ явна гэж хэллээ гэсэн чи тэр охин ингээд 8 сарын дунджаар гэ надаа яг бүр яг дунджаар гэдэг дахиж хэлж байгаа. Тэгээд ингээд надад дахиж дунджаар гэж хэлж байгаа тэр үгийн сонголт нь надаа ингээд зэжигтэй санагдсан байхгүй. Тэгээд энэ охин ингээд өөр байр руу нүүн гэж өрөөсөө шинэ байр маринд ормооргүй байна гэсэн. За би асуусан. Өөрөө хэлэхдээ мөнгө муутай байсан болохоор ингээд шинэ байр түрээссэн ч тэр угаасаа түрээссэн мөнгөний дийлж чадахгүй гэдгсэн. Тэгээ би яагаад тэгэл надад нүүж орж ирснийг би бас ойлгож байна. Гэвгүй миний ингээд зүгээр л ингээд нэг энэ охин нэг 8 сарын дундаж нэг яахгүй юм шиг надад нэг мэдрэмж төрөөд байсан. Тэгээд энэ охин те нүүж орж ирэл 7 хоног л болж байхад ингээд хог могоо ингээд хаяхгүй ингээд аль хэдийн намайг стресстүүлж эхэлж байгаа аахгүй да. Чи ингээд онгоцны билет авцсан гэсэн штэ. Чи надаа өдрөө хэлчихдэхүү гэ. Тэгвэл би ингээд ядаж ингээд за чи энэ хүртэл ингээд байх юм байна гэсэн би жоохон те ментал бэлтгэлтэй ингээд байна те. Чи ингээд намайг яаж ингээд өөрийнхөө орон зайдаа ингээд байх дуртай өөрийнхөө хувийн ингээд орон зайдаа байх дуртай чи мэдж байгаа те. Аль өдөр хугацаа ингээд яг ингэж амьдрахаа би ингээд жоохон тооцоолмоор ингээд би тэгсэн чи ингээд над руу хаач хажаснаа миний билетийг би аваагүй, миний ээж авсан. Миний билет миний ээж дагаа. Би яг аль өдрөө явахаа би мэдэхгүй байна. Би ээжээс асуугаа чамд хэлийгээл. Тэгэл миний толгойн за энэ охин бараг билетээ аваагүй юм шиг байна да гэж би яг бодож эхэлсэн заяо. Гэтэл бодож байгаа мөртлөө бас ингээ хажуунаас ингээ нэг чөтгөхөр нэг дагин ингээ яг хоёр ингээ чихэн дээр ингээ юм яриад авахгүй дээ ингээ чөтгөр нь ингээ
наа хүн чинь чамд худлаа яриад байна. Миний ингээ нөгөө чихэнд ингээ дагнан ингээд үгүй наадах чинь чиний сайн найз сайн юу гэж чамд худлаа ярих уу ингээ хэцүү зовлонтой цаг үед наахтан чи ингээл яагаад юм зум ингээл асуугаад байгаа ингээл тэ ингээл итгэл явал да наа хүн чи өөрөө юмаа мэднэ юмаа шийдэл тэгэл болчихно гэж яг бодсон. Тэгвэл ээж руугаа бичээ тэ хариугаа хэлэхээр надаа хэлээрээ гэж тэгсэн. Тэгэл заа гэл. Тэгээ би нэг хариугаа өгөхөд 2 3 хоног л алхах гэж утсан. Юурээсээ байхгүй. Тэгэл 2 өдрийн дараа би асуусан. Хөө чинь ээжээс чи хариу өгсөн гэсэн чи хизээ авах юм гэсэн чинь миний ээж хариу өгөөгүй гэд би тэгээ бүр гаахаад ингээд үгүй энэ ээж нь одоо санаа зовдгүй мó да энэ охин нь хүний улсад гэр оронгүй ингээд амьдарч яадаг хизээ явах ингээд асуухт нь одоо хариу бичээгүй гэдэгт нь одоо би нэг үнэмшиж өгөхгүй. За тэгээд 7 сарын 10 болвоо. Тэгсэн чинь 7 сарын 10-нд нөгөө Тайван тайфун болоод манай ландлорд ирээгүй. Тэгээ би тэр нь яг бас яг 5 дахь өдөр байсан заа. Би ингээд өнөөдөр тайфун болоод нөгөө ландлорд иж чадсангүй. Би нэгдэг өдөр байрныхын төлбөрөө төлнө. Тэр үед надаа ингээд байрныхын төлбөрөө төлөөрөө гэсэн. Тэгсэн дээр охин за ойлголоо гэсэн. By the way, би охиныг ингээд те бүр 5 хоногийн өмнө л ингээд байрны төлөө төлөө шүү гэж хэлж байхад энэ охин ингээд те тэр 7 сарын 10 хүртэл ингээд өөрөө ингээд ирж ингээд энэ миний тал шүү гэж юусэн тийм дурдаагүй юм хилээгүй ингээд чив чимээгүй л яваад байсан. Тэгээ би яагаад ингээд нэгдэг өдөр бол хойшлуулсан бэ гэхлээр ингээд би өөрт нь хэлж аваа гэхлээр ингээд надаа бас энэ охин байрны төлбөр төлөхгүй юм шиг надад санагдаал ингээд нэг хэсгээрээ би ингээд за би энэ өдөр төлье шүү те тэр өдөр болох хүртэл ингээд те юмаа зохицуулаарэ гэж би ингээд энэ охинд анхаарууллаа л байгаа байхгүй да. Би тэгээд тэр нэгдэг өдөр зөвөр өөрхөн мөнгөөрөө тэгэл байрныхын төлбөрөө төлцсөн. Тэгээд би нөгөө талаа энэ охиноос авна гэж одоо л нэг юм бодоогүй юм. Тэгэл орой ирээл би яг орондоо уцаа оруулж исэн чинь энэ охин шууд орж ирээл ороод засаа шууд унтцсан. Тэгээд би шууд сэрээгээд хөөе сэрэл тэр охин ингээл чихвч ягаал сэрэл. Тэгээ би шууд өдөөс нь ингээл you got my rent money гэж би шууд асуусан. Миний тэ байрны төлбөрийн мөнгө байна уу гэж шууд асуусан. Тэгсэн чи өдөөс ингээл нэг зүрмгүүлж харчаал байхгүй гэж шууд no I don't байхгүй гэж нүд мүдэ ухаж мухаал. Тэгээ би шууд яагаад байхгүй байгаа юм би чамд эртнээс хэлсэн штэ гэсэн чинь надад ингээд чамд яг өөх мөнгө нь байсан. Нөгөө нэг ландлорд хуучин ландлорд залгаад хаалга өвцсөн гээд 8,000 NT төл тэр нь бараг 900,000 төгрөг те төлөө гээд тэгээ миний бүх мөнгийг авцсан гээд би бүр юу тэгээд энийгээ одоо эртнээс хэлж болоогүй мó хайшин ингээд хөөшө тэгээ чи одоо яах юм бэ би ингээд чамайг энд манай гэрт байж болно гэж би хэлсэн. Гэтэ ингээд те мөнгө төлбөргүй ингээд бас байна гэж бас би өөрөө тийм юм дээр ингээд зөвшөөрөөгүй штэ. Тэгээд чи одоо яах юм гэсэн чи ингээд за би одоо ингээд 7 хоног одоо ингээд нэг газар тьютер хийгээд нэг ажиллаж байгаа гэд 7 хоног болгон би чамаа нэг 900 NT өгнө гэд тэр нь бараг нэг 100,000 төгрөг заяа. Чи өөрөө дараа нь өөрт чи мөнгө үлдэх юм уу гэсэн чинь 50-60,000 төгрөг үлдэнэ. Тэгээ тэр мөнгө чинь чамаа тэгээ хоолны мөнгө гэдэг бүх юм чинь хангалттай мó гэсэн чинь ингээл тэгэл ер нь хангалттай гэл тэгсэн. Энийхээгаа хизээ өгөх юм гэсэн чинь за би яг энэ 5 дахь өдөр өгнө гэсэн. Тэгэл би ингээл за би жоохон бодоодохыг гэл тэгсэн. Тэгээд би буцаад орлогоо ороод тэгэл яг бүх юмуд бодогдол ингээл энэ охин ингээл нэг л бишээ нэг л болж өгөхгүй байх гэж би бодоо. Тэгэл би дахиад сэрээгээл жоохон ядаргаатай тий. Тэг ингээл жоохон би тэгээ сэрээгээл зоод бүр ингээ тий сайн энэ юусоо болохгүй байна. Чи ингээд чиний юу н байж байгаа байдал чи надаа юусоо ингээд амар сонин санагдаад байна. Би чамд итгэмээр байна. Гэтэ ингээд нэг л биш байна. Чи яг хизээ явах юм бэ? Тэ? Би чамаас бүр энэ асуултыг бүр зөндөө асуулаа. Ээж чинь чамд хариу өгсөн юм уу? Гэсэн чинь тий хариу өгсөн. Гэсэн өөдөөс ингээ хараад байгаа байхгүй та. Тэгэхээр би тэгээ юу гэж хэлсэн юм бэ? Ээж чинь чамд юу гэж хэлсэн гэсэн чинь надаа харж ирдээснэ. Хариу нь миний утсан дээр байгаа. Гэт утас руугаа зааж байгаа. Тэгээ би ингээд үгүй энэ охин бүр үнэхээр надаар ингээ бүх юмаа хэлүүлэх гээд байгаа юм бахтаа гэж бодоод би тэгээ утсаа аваад надаа хариуг нь яг одоо хилээдэх гээд тэгэл босоод утсаа аваад оролдоол тэгэл харж яснаа би 8 сарын 25-нд явах юм байна гээл. Тэгэхээр би за баярлаа 8 сарын 25-нд явах юм байна. За нэг асуулт ингээ шийдэглээ. Хоёрт юу олоод байгаа юм бэ? Чи яг надад байрны мөнгөө төлж чадах юм уу? Яасан юм уу?
Хэрэг чи ингээд 7 хоног олго ингээд надад төлж авна гэж хэрэг хоёлоо тохируулж ял хэдэн одоо ингээд надад тэгвэл ингээд 2-7 хоногийн байрны мөнгөний төлбөрийн ингээд надад ингээд өртөө болчлоо. Чинийхээ тэгээ яаж төлөх гэж байгаа одоо мөнгөгүй юм байж гэтгсэн чи ингээд үгүй би яг явхаас өмнө би чамд яг тэр үлдсэн 1800-ыг ингээд өгчнө гэж тэгж байгаа. Тэгээ надад энэ охин ингээд өмнө ингээд өөрийн гэсэн тийм хадгаламжийн мөнгөтэй гэж ярьжсэн хагаа ингээд энэ охин ч надад жил хагасын өмнө л явна гэж ярьсан шүү дээ. Тэгээд виз нь ингээд жил хагасын өмнө ингээд дууссан. Тэгээ би тухайн үед нь жил хагасын өмнө би асууж ирсэн ингээд үгүй чиний виз чинь дуусчаар чинь ч одоо энэ Тайванд одоо яаж амьдрах гээд байгаа чи ингээд асуудал дээр орохгүй юу гэсэн чи ингээд би хуулийг ингээд уншсан. Би ингээд те нэг 5 сая 7 сая төгрөөд нөгөө нэг торгуулийн мөнгө төлөөл тэгэл би явж болно гэж надад нөхөлсөн аахгүй та. Тэгэхээр надад нөгөө тэрэн санаанд ороод ингээ би яг асуух гэсэн чи би бүр яг тэгэж бодож ирсэн аахгүй та. Тэгсэн чинь энэ сайн ингээ намайг тэгэж босныг ойлгосон юм шиг байгаа. Тэгсэн чинь шууд ингээ өөдөө шууд миний өмнөөс ингээ яриад ингээ надад нөгөө нэг хадгаламжийн мөнгө байгаа. Гэтэ би тэрэнд одоод хамаагүй хурж болохгүй. Яг бол би одоо те 8 сарын 25-нд явахаараа мэдээж ингээ торгуулийн мөнгө төлнө. Тийм болохоор би тэр мөнгөөрөө ингээ төлнө. Тийм болохоор би тэр мөнгөндө хамаагүй хурж болохгүй гэд. Тэгэл би за окей ойлголоо гэл. Тэгэл би тэр ингээд надаас ингээд чамд ингээд юу нэг ингээд чам чиний ингээд дуруу хүргэсэн юм байна уу гэж надад асуусан. Тэгэхээр би байна. Би ингээд анх орж ирэх чинь би ингээд хог мога хаяараа гэдгсэн. Чи ингээд яагаад хогоо хаяхгүй байгаа? Ингээд гайхаад би ямар хог ингээд үлдээсэн ингээд тэгэхээр би ингээд ресив тэр лоонгийн юу яасан юу гэж би хэлсэн чи за нэг юм хэлээ за би хогийн сав ингээд энэ чинь нэг стори байгаа штэ энэ ингээд нэг зүгээр нэг өрөө тэгээд бааны өрөө гэж байгаа заяа би хогийн савнда бааны өрөөндөө тавьдаг хог байгаа газар ингээд би ингээд унтмааргүй штэ хогийн савтай өрөөнд ингээд би баймааргүй тийм болохоор би дандаа хогийн саваа 0-ийн өрөөнд яг ингээд цонхны доор ингээд тавьчихдаг аахгүй юу та гэсэн чинь тэр охин ингээд би ингээд амьдарч байхдаа ингээд миний хогийн сав яг миний өрөөнд байдаг гэсэн. Тэгээд ингээд нүдэнд харагдаж байгаа болохоор би ингээд дандаа хогоо хайчдаг гэсэн. Нөгөө чиний хогийн сав чинь 0-ийн өрөөнд байгаа болохоор би дандаа мартаад байна ингээд. Тэгэхээр би ингээд үгүй чи шалан дээр унтж байгаа. Чи үнэхээр ингээд толгойнхаа хажууд хогийн сав тавиад унтмаар байгаа мó. Өөр ингээд хогийн сав тавих газар байхгүй энэ өрөөнд. 0-ийн өрөөнд л угаасаа тавих өрөө байгаа. Чи үнэхээр ингээд хогийн савны хажуу тогоо тавьд унтмаар авах гэж үгүй. Би хог үнэртэж унтмааргүй байна. Тэгээ би окей тэгвэл ингээд тэр хогийн сав 0-ийн өрөөнд л байна. Чи хогийн савндаа л хай. За би ингээд ойлгож байна. Харин би жоох ингээд мартамхаа хүнээ ингээд бартахаа хүн гэдэгт нь миний надад зүгээр л энэ хүн ингээ элэг бариад байгаа юм шиг надад санагцсан. Би энэ охиндоо ингээ 5 жил найзалж байхдаа нэг ч удаа энэ охиныг юм мартж байгааг хараагүй. Энэ охин ингээ бүр тэ амар юм сандаг охин заяо. Тэгэд өөдөө шууд би жоохон мартамхаа охин гэж хэлэхэд нь ингээ бүр байлж үүс гэж би ботсон заяо. Тэгээд ингээ мэдхгүй зүгээр жоохон дургуй урж ингээ ихэлсэн ингээ нэгт ингээ олигтой хариу өгөхгүй байрны төлбөрөө ингээд төлнө гэчээ төлөхгүй юм бэжж бас ингээд хажуугаас ингээд гэрт ингээд хүний гэрт ингээд заваа амьдарч байгаа надаа ингээд нэг жоохон намайг ингээд хүндлэхгүй байгаа юм шиг надаа ингээд тийм сонин санагдсан заяо. Тэгэхээр би ингээд окей надаа ингээд чи ингээд те өмнө яаж амьдарч байсан те надаа тэр юусэн хамаагүй чи одоо ингээд миний гэрт байна. Чи надаас би яаж одоо байх ёстой гэж асуусан. Би чамайг ингээд юмаа цэвэрлээрээ ингээд цэвэрхэн байгаарай л гэж би хэлсэн. Том юм асуугаад байна гэж бирсэ бодохгүй байна те. Сардаа нэг мэг ингээ хайжээс надад юусаа хамаагүй би зүгээр л хогийн савандаа л хай гэж хэлж гин. Миний дургу хүрхгүй тулд чи хогийн савандаа хаях ёстой гэд хэлсэн. Тэгсэн чи ингээл дахиад яа гэтээ ингээд надад амар хэцүү байна. Ягаад гэвэл ингээд бааны би ингээд ойлгож ин гэтээ үнэхээр хэцүү байна. Ингээд хогийн саваа ингээд нүдэнд харагдахгүй байгаа болохоор би ингээд мартаад байна. Мартаад байгаа болохоор надад амар хэцүү байна гэл ингээд энийгаа ингээд надад ингээд дахин ингээд амар хэцүү байна гэд бүр хилээд байсан заяа. Тэгэхээр би ингээд үгүй би чамаас ингээд би ингээд энэ хогийн сав руу ингээд орох гэж би чамаа нэг пассворд цээжлээ нэг код оруулаад нэг хогийн сав хайж би чамайг ингээд нэг өөр улс руу явж хогийн сая хаймаа гэж би ингээд юусаа хилээгүй зүгээр л 0 дагаа хогийн савн зүгээр л хогоо хайчаач те гэ би бүр өөдөөсөн жоох ингээ те бүр чанга ингээ бүр дуу чангараад тэгсэн чи тэр охин ингээл дахиад заяо бүр ядаргаатай би мартаад байна надад хэцүү байна ингээ санахад амар хэцүү байна гэл тэгэхээр би за ер нь ингээ бүтэхгүй юм байна гэж одоо би шууд тийг хэлсэн би чамд хоёуланд нь ингээ би ингээ энэ өдөр хогоо асгасан гэсэн тийм одоо чарт хийгээд өгөөгээд ингээ бүртгэдэг ингээ чарт хийгээд өгөөгээд тэгсэн чинь охин чимээгүй болцсон заа. Би тийм чамаа чарт өгөө тэгвэл чи мартахгүй юу гэсэн чинь тэгвэл би ингээ нүдэнд ингээ харагдах юм байгуул би мартахгүй гэ. Тэгвэл би за хийгээд өгье гэд тэгсэн. Тэгсэн чинь өөдөөс англиар юу гэлээ
I will try to follow your chart. Одоо би чадхаараа чиний одоо чартыг дагаж явна. Тэр чадхаараа тэр try гэдэг үг нь надад зүгээр л амар бүү дургуургүй. Чи ингээд чадах зүйл биш. Би чамайг энэ зүйлийг хий гэж хэлж юм. Энэ герт орж ирээ шалмал угаа ингээд нэг хийх юм олон юм чамаас нэг асуугаагүй. Миний ингээд байгаа орчныг цэвэрхэн хүндлээрэл гэж би ингээд асууж ингээд гисэн чинь заа ойлголоо гэл. Тэгэл болоод унтсан. Тэр хоорондоо ингээд найз руугаа ингээд би битсэн ёо дөнгөцөө ингээд ийм юм боллоо гэл. Тэгсэн чинь манай найз ингээд хөө наа чи яг наа охиныхон онгоцныхон пилетийг харсан юм уу гэж надад сануулж байгаа. Би тэгээд нэр онгоцныхон пилетийг хараагүй юм биш те. Тэгэхээр би нэр энэ охины онгоцны пилетийг хараагүй юм байна. Хэрэв үнэхээр онгоцны пилет нь байгаа 8 сарын 25 гэж байгаа бол энэ охин надад харуулхад тал асуудалгүй. Тэгэл маргааш өглөө нь би сэрэл би ингээд энэ охин руу би 3 мессеж ингээд явуулсан заяа. Ингээд нэгт за би чарт хийцэн шүү. Чи ингээ хогоо хайчаад нэг тэр өдөр хогоо хайсан бол ингээ зүгээр тэр чартн дээр өдрийнхэн доор өөрийнх нь нэрээ ингээ биччихээрээ. Хоёрт би чамд ингээд итгэмээр байна. Ингээд чамд ингээд явж байгаа тэр өдрий чи ингээд хариуг авахгүй ч ингээд би чиний араас бүр ингээд нэг мөрдөн байж нэг бөө юм болж асууж ингээд чамаас би 8 сарын 25 гэдэг өдрийн одоо хариу би авсан. Тэгсэн мөртлөө ингээд би чамд жоохон ингээд 100% итгэхгүй байна. Тийм болохоор чи надад онгоцныхон билетийн скриншотыг надад явуулчих. Тэгвэл би ингээд сэтгэл амар ингээд баймаар байна. За 3-т байрныхан мөнгөө төлөхгүй байна гэдэг бол надад бол амар том асуудал байна. Би чамайг анх ингээд нүүж орж ирэх чинь ингээд чи ингээд байрныхан мөнгөө төлнө гэж ингээд хүлээн зөвшөөрсөн. Чамайг ингээ мөнгөгүй байгаа ингээ хэцүү жаа би ингээ ойлгож чинь би ч гэсэн ялгаагүй ингээл оюутан хүн чадхаараа ингээ part time хийгээл надаа бас би ингээл цалин мөнгөөрөө ингээл яаж хийж байгаа л байрныхын төлбөрөө төлөөл хоол хүнснийхэн төлбөрөө төлөөл ингээл бас явж штэ. Анх ингээ би ингээд өрөөний найзтай болно гэж би өрөөсөө ингээ roommate-тай болно гэж би төлөвлөөгүй ингээл үнэхээр хэцүү болоо. Тэгэл ч үнэхээр миний сайн найз болохоор би ингээ чамайг ингээд зөвшөөрсөн чи тэрийг угаасаа ч гэсэн өөрөө мэдж байгаа чи өөрөө надад байрны төлбөрөө төлөн туслана гэж надад хэлсэн. Тэгээ хязгаараа ингээд би ингээд зөв тавьж байгаа юм шиг санагдгээ би хэцээ. Тэгэл бүтэн өдөр ингээд энэ ингээ 2 дахь өдөр заяа. 1 дахь өдөр яг тэр яриа болсон шүү дээ. Бүтэн өдөр чигээ би ингээд мессеж хараад байсан. Ерөөсөө миний мессежийг хараагүй ингээд өнгөрөөгөл байсан. Тэгээ би орой ингээд 7 гэж гэртээ орж ирээл яг усанд орох гээд байж байсан чинь утас дугаартай нэг танихгүй дугаараас би гайхаад Тайванд над руу нэг залгаад байх хүн байдгүй. За би яг улсын хэлэхгүй заяа. Гэтэ ямар ч гэсэн энэ улсын эмбасигийн нэг ambassador байна. Чи Sam гэдэг хүнийг мэдхүү? Мэднэ. Sam гэдэг хүн сүүлийн 2-7 хоног танад амьдэрсэн зөв үү? Зөв. Яагаад залгаж байгаа вэ гэхлээр өнөөдөр Sam ажил руугаа явж байгаа гэд freeway дээр нөө хурдны зам дээр монголоор яг юу гэдгийг сайн мэдэхгүй байна. Гэтэл ямар ч freeway дээр алхаж агаад баригдаад яг бол freeway дээр ингээд хамаагүй алхаж болохгүй амар аюултай. Тэгээ freeway дээр алхаж байгаа энэ хүн харцсан гинэ. Тэгээд ингээд цагдаа руу залгаад цагдааны машин ирээ freeway-с аваа явсан гэж байгаа. Тэгээд цагдаагийн гац дээр очиод ингээд ARC тэгээ визнийхэн юм харуул гэсэн чинь тэр ARC-ийн 3 жилийн өмнө хугацаанд дууссан. Oh my god. Бол ингээ шокнд ороо би юу вэ? 3 жилийн өмнө хугацаанд дууссан ингээ юу яриад байгаа юм бэ гэд. Тэгээд баригдаад шоронд орцсон. Oh my god. Ёй. What? За тэгээд би яах вэ те? Над руу залхаж байгаа юм чи мэдээс надад нэг юм хүсэл ингээл би л нэг юм хийх стил юм байгаа штэ. Тэгсэн чинь ингээл ямар ч байсан ингээд чамтай хамт амьдарч байсан юм чинь те ингээд чамайг ингээд заахгүй гэдэг. Өнөөдөр ер нь гэртээ одооноос эхлээд ер нь энэ хүн гэртээ ирэхгүй ээ. Ер нь ингээд гэртээ ирэхгүй. Тэгээд яа уушаар би ингээд инээгээ дагуул ингээд би нэг инээт болохоор би ингээд инээгээ даах шүү. Би зүгээр ингээд чоног эвгүй юм болохоор ингээд өөрөө ирэхгүй лайк ингээд те үнэхээр сонин нэг ridiculous юм болоод байна гэд би хайда зүгээр жоох инээгээд идэв. Заяа энэ бол тийм инээдтэй асуудал биш заяа. Би бүр ингээд бүр үнэхээр бүр I don't even know. Тэгээд юу тэгсэн чинь ингээд энэ тэгээд тэр охины дээрс юм нэрсэн. Тэгээд ингээд энэ охинд ингээд солих ингээд бандашаг төрсийг гэдэг хэрэгтэй байна гэх. Тэгэхээр ингээд чи тэрийг нь бэлдэж чадах уу? Тэгээ бас чи ингээд паспортыг аваад өгөөч. Ингээд буцаад ингээд улс руу нь явуулах гэж байгаа болохоор ингээд паспорт хэрэгтэй байна гэх. Тэгээ бид нар маргааш ингээд те чамайг чиний ажил чинь тавсны дараа ирээд ингээд
юмуудыг авнаа гэдэг. Окей, yeah, sure. No problem. Би ингээл өөр юм хэрэгтэй юу шүдний сойз майз ингээл те шампу mampu юм идэх хэрэгтэй гэсэн үгүй тэр бүх зүйлэн те шоронгоос нь ингээл provide хийж байгаа болохоор ингээд асуудалгүй гэд. Тэгээд би ингээл за окей. Ингээл маргааш ин гэсэн юм чи би ингээл энэ охтыг чи ингээ бүх тэр бандаж шиг төрсөх гэн ингээ хаагаал бүх юмд нь хүрээл ёо. Хүний дотор хувцс руу ингээд хайх чи би өмнө ерөөсө хүний дотор хувцсыг ер нь хайж үзэж байгаагүй. Хүний дотор хувцсыг хайна гэдэг чинь бас амар эвгүй юм байд юм биш үү? Тэгээд ингээ нэг дотор хувцс олчоо би нэг нь цэвэрхэн үгүйг нь мэдэхгүй. Одоо би нэг нь ямар үнэрэлттэй нэ штэ. Like that's weird. Тэгэл би ингээл зүгээр л ингээл харчаал ингээл за цэвэрхэн юм шиг байна гэл нэг 3-4 ингээ бандаж шиг ингээд уутанд хийгээл тэгээд пассвортыг ингээд олж эхэлсэн заа. Тэгээд пассворт нь олдохгүй би ч гэсэн бүх юмуудыг уудлал ингээд бас хүний юмыг уудлахаар чинь бас өстой сонин эвгүй мэдрэмж байд юм байна ингээ те. Нэг амар нэг болохгүй юм хийгээд байгаа юм шиг сонин санагдд юм байлээ заа ёо. Тэгэл пассвортыг нь оллоо. Нөгөө сониуч зам хүрээд би пассвортыг нь харлаа. Пассвортыг нь харсан чинь пассвортын хугацаа нь гадаад пассвортын хугацаа нь 24 онд хугацаанд тусцсан. Ёо. Би сайн мэдэхгүй байна. Хугацаанд тусан пассвортаа одоо гадаад пассвортаа одоо гадаадаар айлгачвал пассворт онгоцны билет авч болд юм уу? I don't think so. Тэ хугацаанд бараг 6 сар ингээд дуусгаас өмнө 6 сар бараг хүмүүсүүд чи явуулдаггүй үстэй. Тэгэл би тэр пассвортыг харчаал яг дотор бодоод байсан юм ингээ үнэн байгаа аахгүй да. Энэ охин хизээч явхааргүй байсан байгаа аахгүй. Энэ охин тэр 8 сарын 25-ны билет байхгүй. Тэгээ хугацаанд тусан бас энэ охин тэгээ яаж энэ Тайванаас явж байсан мэдэхгүй. Би ойлгосон. Энэ охин ингээд бинд байгаа л байсан бол бааны чи миний сайн найз юм чи надад угаасаа туслахыг ингээд мэдж байгаа юм чин те. Байгаа л ахаар байсан байгаа аахгүй да. Би бол тэрийг ингээд шууд ингээд ойлгосон заяа. Тэгээ маргааш нь ингээд ирж байгаа заяа. Би зөв бодсон хідэн зүйл ингээд асуусан. Тэгэл ингээд яриад тэгээд ингээд би ингээд сүултээ ингээд яаж дуусчаад ингээд хамаг би ингээд салганаад яагаас ингээд салганаад байсан бэ гэхлээр ингээд тэр хүн ингээд надаас нэг юм асуучаар их сургуулийнхаа асуудлыг чи мэдэж гэнэ үү гэл. Тэгэхээр би мэдж байгаа юм аа хэлсэн ахгүй да ингээд энэ охин ингээд өөрөө сургуулаасаа гарсан. Тэр сургууль нь жоохон депресдүүлээд байсан гэсэн. Тэгэл тэр амбассадор хүн ингээд тэр нэг хамт ирсэн хүнтэйгээ ингээд гахажлаа. Бид нар тэгэж хэлээгүй. Яг үнд бол ийм юм болоод сургуулаасаа гарсан ингээд саймын хэлсэн үг хэлсэн юмнаас ингээд шал өөр агаад байгаа байхгүй та. Тэгээ би ч бүр ингээд гахаад ингээд 5-6 жил ингээд миний ингээд best friend гэдэг бодож байсан хүн ингээд тэр хүнд ингээд амар олон юм дээр надаа ингээд хотлоо ирснийг нь би тэр өдөр ингээд амар их мэдэж ингээд ойлгосон. Би бүр ингээд бүр салганаад ингээд би ч одоо ямар хүнтэйгээ ингээд найзалцсан юм бэ? Ингээд ямар хүндээ би одоо итгээд яваад байсан юм бэ? Тэгсэн чинь тэгээ би дараа нь мэдсэн. Ээж нь ерөөсөө охиноо одоо яаж амьдарч байгааг мдээгүй байсан юм бэлээ. Ингээд охин нь ингээд сургуулаасаа гарцсан одоо төгсөөгүйг нь ч мдээгүй. Тэ? Физгүй ингээд хууль бусаар амьдраад ажил хийж байгааг нь ч мдээгүй. Гуравт ингээ манад ингээ миний гэрт ингээ амьдарч байгааг ч мдээгүй гэсэн тэгж авсан. Тэгэл өмнө ингээ сургуулийнхын тухай ингээ жоохон худлаа ярьсан. Ер нь өөрийнхөө бэкграундаа жоохон худлаа ярьсан. Ингээ надаа ингээ сонин санагдаад ингээ өөрийнхөө ингээ одоо дутагдлаас болоод одоо ичих зүйл байна. Би бол тэрийг үнэхээр мэдж जैन. Би ингээ бүх ичих одоо айжсэн зүйлүүдээ би энэ сайн найзтай ингээ айгүй нээлттэй ярьдаг байсан. Тэгээ би бас ялгаагүй л энэ охин бас бүх зүйлээ надтай ярьдаг л гэж ойлгож байсан. Гэтэ ингээд надад ингээд ийм бүх зүйлээ эртнээсээ ингээ хэлсэн бол би ойлгоно штэ. Би ингээ гадаадад ингээ мөнгөгүй хэцүү ингээ амьдарч байгааг ингээд би ойлгож байна. Ингээ визгүй гэгээд ингээ анх хэлжсэн ч гэсэн би тэрэнд нь санаа зовоол ингээл чи ер нь хурдан улс руугаа бусан дээр шүү. Энэ нэг асуудал болохоор л шүү гэж би мэдчихсэн. Тэгээ би пассворт нь хугацаанд дусныг ч би мдээгүй. Би ч гэсэн мэдж ингээ надад үнэхээр л үнэ гэсэн бол би ялгаагүй ингээл гэртээ байлгаал ингээл туслах байсан. Ингээл үнэхээр л миний сайн найз юм чинь ингээд тэ ингээд гадаадад ганцаараа гэр оронгүй байна гэдэг чинь үнэхээр амар зүйл. Ингээд гадаадад амьдарч байсан бүх хүмүүс энэ зовлонг ойлгож байгаа. Ер нь амар штэ ингээд найдах хүн байхгүй, ганц найдах хүнтэй байна гэдэг чинь ингээд амар том зүйл байгаа аахгүй да. Тэгээд ганц тэр найдаж байгаа хүнтэй ингээд үнэн ч байгуул те зүгээр л асуудлаа ингээд хэлвэл
ойлгоно штэ. Like ингээл уртгүй вид. Тэгээ бас нэг юм мэдсэн бол энэ охинд юусоо тийм хадгалсан мөнгө зөнгө гэдэг юусоо байхгүй байлээ. Тэр охиныг ингээд баримтлахад миний ойлгосноор бол баг Германд нь 200 төгрөг л байсан. 200 300 төгрөг л байсан юм шиг байлээ. Тэгээд тэр freeway дээр ингээд алхчихсан автобусны мөнгөгүй Тайванд автобусны мөнгө чинь 1800 за 2000 төгрөг гэж бодчихъя заяа. Тэгээд ингээд нэг хэсгээрээ би ингээд энэ охиныг ингээд найзаагаа амар өрөвдөөл ингээд бас те автобусны ч мөнгөгүй ингээд ажил руугаа ингээд алхаа явж байгаа. Надаас бас ингээд те байрны мөнгөө төлж чадахгүй бас хажуугаас нь ингээд мөнгө эдэр зээлэл үнэхээр санаа зовоол одоо ичээд ч юм уу айгаад ч юм уу энэ охины бүх зүйлүүд нь ингээд миний гэрт байгаа болохоор ингээд би ингээд тэгэл бүх юмуудыг баглаал тэр эмбэсийн хүмүүс нь ирээл бүх юмуудыг аваад яваад өгсөн. Тийм тэгэл тэр охин ус руугаа явсан. Охинтой одоохондоо ер нь холбогдоогүй байна. Мэдээж тэгээд холбогдвол яг нэг удаа холбогдох ах би энэ охин яг юу бодож ирсэн яах гэж ер нь ингээд энэ уст 3 жил тэгэж харлагдсан юм би бол сайн мэдгүй байна. Гэтэ ингээд явахтаа жоохон ингээд тэ нэг юм жоохон нэг сонин байдалд ингээд өөрийгөө сонин байдалд оруулаад ингээд намайг сонин байдалд оруулаад нэг юм би ингээд амар эргэлзээтэй болцсон. Энэ охин тэгэл тэр хуучин байранда байсан бол тэгэл энэ охин 8 сарын дунд явах байсан юм уу? Эсвэл үргэлжлүүлээд энэ Тайванд байгаас юм мэдэхгүй. Ямар ч юм би бүх юм мэдэхгүй тэгэл яваад өгөх байсан бах. Баригдаад ч юм уу мэдэхгүй яваад өгч байсан бах. Гэтэ яг манай гэрт яг нүүж орж ирээд би яг энэ хүнийг те яг яаж амьдрдığım байна гэдгийг ингээ 5 жил найзалсан ч гэсэн ингээ хизээч хүнийг ингээ 100% ингээ мэдэж таньж чадахгүй мэн гэдгийг би ойлгосон. Энэ охинтой би нэг 2-7 хоног ол амьдрал ингээд тэр 5 жил найзалсан үедээ ингээд хараагүй зүйлүүдээ би ингээд харж байгаа хгүй да. Тэгэл энэ бас ингээд айгүй том сургаал болж байгаа. Бас ингээд эртнээс ингээд би ингээд бас те сайн найзтайгаа ингээд амьдрах болвол те ер нь ингээд тухайн нөхөрлөл ингээд шууд нурдаг ингээд үгүй болдог гэдгийг би мэдчихсэн. Гэтэ ингээд 5-6 жилийн охин би ингээд үнэхээр итгэдэг байсан болохоор бас бид хоёр энэ ингээд даваад гарч чадах ах гэж бодсон. No, I don't think so. Бүр ингээд үгүй юм шиг надад санагдсан. Би энэ охиныг ингээд өрөвдөж ингээд ийм хэцүү байдалд ороод ингээд гадаад ийм хэцүү байр би өрөвдөж байгаа. Тэр бол үнэ. Өрөвдөж байгаа ч гэсэн бас ингээд хийсэн зүйлүүдийг би бас зүгээрээгээ бас үргэлжлүүлээд найзлаад байж болохгүй. Нэг ийм үг гэдэг чинь ингээд те ямар нэг хүн ингээд чамайг ингээд хүндлэхгүй байгуул зогсоохгүй болвол дараа нь ингээд бүр илүү хүндлэхгүй зүйлүүд одоо хийн ингээд бааны одоо энэ дээр одоо зүгээр гэж байгаа юм чинь одоо ингэсэн чи яад ингэсэн тийм зан чанартай надад өөртөө ямар тайлбар тавихыг би сайн мэдэхгүй байна. Гэтэ яг хуу тайлбарыг сонсон. Тийм гэхдээ ямар ч тайлбар тавьсан ч одоо угаасаа энэ охин ус руугаа авчаач угаасаа энэ Тайван дахиж ирэхгүй. Тэгэхээр би одоо энэ хүнтэй бараг дахиж уулзахгүй байх. Тэглээ чи ингээд энэ юм болсны дараа бас би энэ хүнтэй нэг харьцаатай дотн баймааргүй байна. You know. Би бол ер нь хүн таних чадваргүй мэн гэж ер нь өөрийгөө дүнсэн. Тийм. Тэгээд хүн таних чадвар үнэхээр чухал хэрэгтэй. Тэ хажууд ингээ наадах чинь нэг л юм дээр хутлаа ирээд шүү гин ингээ гадралсан сэтгэл байсан ч гэсэн ингээд хүүшээ эн чинь миний сайн найзтай ингээ найзынхын тухай ингэж буруу муухай юм бодож болохгүй гэл ингээд амар гүрийгэлсэн үгүй ингээд өөрийгөө ингээд амар сонсох хэвээр юм байна. Хүнийг таних чадвартай байх хэвээр юм байна. Ямар нэгэн хүнээс ингээд жоохон эвгүй мэдрэмж авал энэ хүн жоохон надад худлаа яриад байна гэж бодсон. Сайн найзч бай, тэ танихгүй хүнч бай ингээд шууд хамаагүй л ингээд өөрийгөө сонсох хэвээр шууд өөдөөс нь асуугаал ингээд баримт бүх юмудын л яг асуух хэн чухал хэвээр байна гэж би болог ойлгосон. Тийм. Тэ өөрөө та ингээд ийм хэцүү асуулт орсон бол тэрийгээ бас ингээд эртнээс хэлжээ. Үнэхээр таны сайн найз бол таны сайн найз чинь туслана. За би бараг 2 цаг ярьчлаа. Гэтэ энэ бичлэгийг янзлсаар байгаа би ер нь бараг цаг маг болох хахаа би сайн мэдэхгүй байна. Тэгээ энэ бүх юм яг одоо машин байгаад байгаа болохоор тэгээ машин мэдрэмж ингээд машин байгаад болохоор би яг одоо амар dramatic сүртэй яриад байгаа гэж магадгүй. Maybe одоо 3 4 бараг 5 6 сарын дараа жилийн дараа би одоо энэ бичлэгийг үзчихэд ингээд энэ бааны ямар сүртэй маягалжсэн ингэж бодчих магадгүй. So who knows. За
Ингээд энэ бичлэг маань дууслаа. Та нарт таалагдсан байх гэж бодож байна. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Bye.